сонсно те. За Улаанбаатарчуудаа энэ орой мэндийг хүргье. За өнөөдөр 2026 оны 4 сарын 2-ны өдөр болж байна. За бас ойрын сүүлийн нэг 10 хоног Улаанбаатарын туулын хурдны замын одоо төслийн бүтээн байгуулалттай холбоотой нийгэмдэр бол маш олон одоо юм хоёр талын хилцүүлгүүд бол явагдаж байна. За үүнтэй холбогдуулаад би туулын хурдны замын талаарх одоо өнөөдрийн хүртэл байгаа бүх материалуудын одоо эмхтгэл бодит материалуудыг бас аваад одоо яг нэг газар ирчээд байж байна. Энэ нь болохоор ямар газар вэ гэвэл news одоо room гэдэг вебсайт одоо манай мэдээллийн одоо сурвалжлах одоо агентлаг байгаа. За энэ газар бол хүлцэж иж би мэдээллийг яг өөрийн биеэр өгч чинь. За яагаад ингэж өгөх гээд байна гэвэл одоо ер нь бол яг ингэж нийгэмдэр мэдээлэл тутуuna гэдэг. Бид нар бол ингэж өнгөрсөн хугацаанд бол тодорхой мэдээллүүдийг бол маш одоо цэгцтэйгээр хилцүүлэг хийгээд мэдээллүүдийг өгж байгаа. За ингээд зарим одоо ингээд сэтгүүл зүйн Монгол одоо дэлхийн 4 дахь засаг л болсон. Сэтгэл зүйн салбар бол энэ одоо мэдээллийг бодтой хоёр талын тэгш өнцөгтэй түгээсэ гэдэг зорилгоор одоо зарим газрууд хитрхи ингэж гуйлж хөтлж асуугаад байгаа учраас би ингээд өөрийн биеэр орлогчийн хуваар ингээд бүх материалуудыг одоо энэ мэдээний редакцтай бол хүлээлгэн өгөхөөр бол одоо яг хүлцэж ирээд байна. Би ньюс цэгийн-ийнхэнтэйгээ бол холбогдож мэдээллийг өгье гэсэн окей гэдгсэн. Тийм учраас бас хүлцэж ирээд байна тийм ээ. Дуу юм байна уу? За ингээд одоо яваад ньюс цэгийн-ийнхаа одоо сайтынхаа юм орой очиж хаана үд гэсэн бэ? Харуулаа. За энэ дээр шууд сайн байна уу? За орчхоо би бичлэгтээ явж байгаа. Засаг даргын урлагч даваадлаа гэд хүн бичлэгтээ явж байгаа. Тэгээ зүгээр үү орчхоо гэж танаас асуух. Түр гарсан. Орчхоор дагаад. Тэг үү. Одоо ороод ирэх үү те. Би түр энэ танаа офс уу те. Би ингээд явчаа зүгээр юу яасан. Би асууж байгаад ирсэн шүү уучлаа те. Бичлэгтээ явж байгаа. Тэгээд би нөгөө юу яах гэж байгаа болно. Хана эрхлэгч эзээ ирэх бол удах болов. Одоо ороод ирэх үү те. Би гол нь яг ингээд нөгөө энэ туулын хурдны замын талаарх бүх ингээд бодиттой баримттай материалуудыг ингээд яг ингээд хулбарлаад аваад ирсэн. Тэгээ яг нөгөө яг ийм сэтгүүл зүй хийж байгаа редакцуудаа ингээд үнэн ийм баримттай материалуудаа яг гардуулж өгье гэж одоод ингээд хүрээд ирсэн байгаа. Тэгээд танаа удирдлага чи ямар хүн байдаг вүлээ? Баццэг сэтгүүлч байгаа юу те? Би баццэг сэтгүүлчэд бас өөрийн биеэр бас гардуулж өгье гэж бодоод хоёр редакц онцолж байгаа. Та онцлоод өөрөө гардуулж өгье. Тэр нь бас их учиртай. Яг тэгвэл бас ордонд ингээд таараа яслах өгөхөөр нөгөө хөтлж асуугаад нэгтлийн мэдээлэлтэй юм шиг санагдаад байгаа. Тийм учраас нөгөө одоо сэтгүүл зүй мэдээллийн хоёр талаас нь бодиттой баримттай хараасаа гээд та чи нөгөө 90 сурвалжлах сэтгүүл зүй гэж хэлээд байдаг шүү дээ. Тэгээ тэрийг жоохон хөнгөвчлөөд би та хэдэ тэгээд өөрөө ингээ материалаа авчирч өгөөд ингээд хүлээгээ та асуугаад өгөөч тийх үү. За би ингээд бичсэн тий. Би ингээд хүлээлгэж лайв явж байгаа. Тий. Тэгээд бас би нөгөө өдөр бас нөгөө юуныхан дээр очие гэж бодож ирсэн тий. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Лайвтаа явж байгаа шүү. Уучлаарай. Эхлээд хэлчихье. Засаг дарга урагш даваадлаа. Гүйгөө би тэгж хэлээгүй тий. Би ямар нэгэн сөрөг юм яах гэж орж ирээгүй ш. Таныг баццэг гэлөө тий. Би таныг ордонд харж ирсэн юм. Би тэгээ яг өнөөдөр ингээд ингэж байгаа. Миний зорилго юм. Би бас нөгөө сүүлийн 10 хоног юуны гутлаа тайлах байсан тий. Би нөгөө манах юм. Юм жижигхэн босгоо. За би нөгөө сүүлийн 10 хоног нийгэмч чинь ингээд нөгөө ийм туулын хурдны замын талаар ингээ мэдээлэл зүгээр туулын хурдны замын талаар хоёр талын агиух мэдээлэл яваад байгаа юм. Тэгэд яг би зүгээр нөгөө өөрөө яг энэ төслийг хариуцаад ажиллаж байгаа хүний хувьд нөгөө бүх хичээлд ямар ч асуудалгүй энийг тайлбарлаад өгье гэдэг утгатай. Тэгээд та чи нөгөө асуудлуудаар нөгөө 90 сурвалжлах хийдэг. Тэгэхээр би бол тэрийг хөнгөвчлөөд бас ингээд бүх хичээл баримтуудыг өнөөдөр хүртэл ингээд тамга тэмдэгтэйгээ, тэзүүтэйгээ
Ишээ сууж хойлоо сууж бүх бичиг баримтууд байж байгаа. тэрийг Тэрийг бас нөгөөний танаа хөвлийн алтнаас нийт 7 нэр төрөл бүхий байгаль орчны нөлөөлөлтэй тэр мэдээллүүдийг бас танд ингээс аль ёсоор хүлээлгэж өгье гэдэг. Тэгээ би хоёр сэтгүүл зүг онцлоод өөрөө хүлээлгэж өгөх гээд ирсэн. Таас тэрийг зүгээр ойлгоорой. Рекорд ньюсцгийн мэнэ яхаар яг ингээд ордонд таарахаар нөгөө хаалгах гэж байгаа бүлийж байгаа юм байгаа гэж. биш би бол тэгж бүлийдэж хаалах гэж надад тийм санаа байхгүй. Нэг нь миний энэ. Тий, тэгээд би болохоор зүгээр би хоёлоо таарч исэн юм байна. Таад гэж байгаа. Танаа зарим сэтгүүлч ингээд нөгөө буруу урах дандаа хөтлөж асуугаад идэв байхгүй. Тэгэхээр би яг зүгээр хувь хүний хувьд би энэ хэвлэлийн салбарыг дөрөв дэх засаглал зүүн юм дээр шүмжил хилээд явах нь бол эрүүл. Тийм учраас би зүгээр хоёр талын мэдээлэлтэй байгаасаа гэдэг дээр би танд өнөөдөр яг энэ 26 онд ингэж батлагдсан. 26 оны эдэн сар вэ? Сар нь энэ дээр байхгүй байх шиг байна. Зарим юмнууд дээр ингээд 26 онд яг батлагдсан байгаль орчны нөлөөллийн наривчсан үнэлгээ. Тэгээ энэ дээр 432 орчим хуудас мөн үү? 400 гаруй хуудас байгаа мөн үү? Хідээр дуусч байна. Хасралтууд нь ороогүй байж магадгүй. За ингээд энэ 180 дээр хасралтууд нь ороогүй байна. За энэ ингээд 13 онд яг батлагдчихсэн. Батуул дарга гэдэг байхдаа ингээд яц яг туулын урдны замын байгаль орчны нөлөөллийн наривчсан. Батуул дарга үед гэсэн үг үү? Тий, яг энэ үнэлгээтэйгээ Энэ ойролцоогоор хэдэн он лээ 13 он лөө. 13 он. Эдийн засгийн үйлдэл гудамж төсдөр тий. Энд анх нөгөө батлагдсан болохоор туулын голын 70 байхаар төлөвлөж хийсэн юм гэсэн. Тий, 70 яг тэр 70-ууд байж. Одоо хоёулын доторхуудыг ингээд яг энүүд нь бүгд байна. Тэгээ. За ийм бичиг баримт байгаа бич үрдлээрээ. За энэ болохоор энэ өнөөдөр хүртэл байгаль орчны салбарт байсан баримтчийн бүгдийнх нь эмхтгэл нүүр ийм тамга албан бичгүүтэй бүгд хийж байгаа. Бүгд ингээд. За та эндээс ингээд бүгдийг энэ нь болохоор энэ бичиг баримтных нь нөгөө бүрдлүүд нь гэсэн. Нүүрүүд толгоонууд нь ямар их бичиг баримтууд ямар албан бичгүүд явьсан бүгд. За энэ болохоор ингээд энэ орс морс англи дээр байгаа. Тийм бүх бичиг юмнууд нэгээд ингээд баримт болгож өгч байхгүй танд ингээд ийм зөвшөөрөл танаас ийм цаас авч ирсэн гэдэг. За энэ болохоор юунууд байж байгаа. Зургийн энгийн хөлбөр. Тэгэхээр энэ чи оргиороо ирүүл ингээд би портер юм авчина. Тэгэхээр эн чинь нөгөө хураангуулсан ийм энэ нөгөө зураг төссөн. Зураг төслийнх нь сүүл батлагдсан. За энэ болохоор шүү дээ тий. Хот байгуулалт, хотын стандартын газрын хот байгуулалтын инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлцээний дараа энэ чинь гэхдээ автцам гэж явж байгаа мүү юу гэж явж байгаа. Миний бодлоор нөгөө барилгын хүчлийн төв гэхээсээ автцамын хүчлийн төв нь л одоо за яг би тэрийг тий хоёлоо явж байгаа. Юун зам дээр орохоо, юун барилганд орохоо би тань тайлбарлаад өгье. Дэд бүтц чинь бүх салбарт орд. За энэ ингээд тэзүү 25 оны дараа тэзүүний замын хөдөлгөөний эрэлтийн судалгаа эдийн засгийн шинжилсэн хэсэг нь ингээд нэмэлттайгаа энэ хоёр ингээд тодтогсон. Эдийн засгийн тооцоон тэзүүн дээр бас байгаа. За энэ дотор байгаа. Ингээ хоёулаа харна. Наа чинь бол бунуу байгаль орчин талаасаа. За энэ ингээд техник эдийн засгийн үндэслэл зургийн хэсэг. За энэ ингээ Улаанбаатар хотын ус суугийн мэдээлэл буюу бүх ус цэвэр усны хангамж ямар хаанаас ус авдгийг ингээд мэдээллүүд нь тэр чигээрээ. За энэ дотор тэгээд туул олын талаар айс авийн талаар бас яг байгаль орчны газраас гаргаж өгсөн энэ ус үгийн удирдах газраас гарсан мэдээллүүд ингээд бүрийн ихээр усны газраас холбогдох дүгнэлт юмнуудыг авсан юм болов уу? За тэрийг би тайлбарлаж өгье. Тэр дүгнэлт нь гараагүй болж байгаа. За энэ гараагүй болж байгаа. Тэр угаасаа гарахшгүй дүгнэлт юм. Би бас тэрийг танд тайлбарлаж өгье. За энэ болохоор туулын хурдны замын ерөнхий ингээд одоо яг та ингээд харуул эндээс болохоор та ингээд юу авч болохоор энэ үдийг ингээд хураангуулад энийг илүү харуул хүн ойлгохоор нөгөө танилцуулгын презентацийн гэсэн. Сая нөгөө ардсан нам хурлын бүлгүүд дээр танилцуулагддаг гэсэн. За энэ усны мэдээллүүдийн хэсгүүд нь явж байгаа шиг байна. Ингээд энэ болохоор туулын хурдны замынх нь усны ерөнхий танилцуулга гэсэн. За тэгэхээр туулын хурдны зам дээр болохоор Улаанбаатар хотын унтны усны асуудал яригдж байгаа. За тараасын асуудал яригдж байгаа. Үн өртгийн асуудал яригдж байгаа. Тийм ээ? Унтны усны асуудал, экологийн асуудал яригдж байгаа шүү дээ. За иймэрхүү асуудлууд яригдж байгаа. Тэгээд байгаль орчны усны зөвшөөрлөлтэй өгөө. Тэгэхээр яг энэ дэр бол ингээд тодорхой хэмжээгээр нотлох яг ориг бичиг баримт 13 оноосоо тэгээд тэр хураангууд дээр болохоор та өдний хугацаанд ямар бичиг баримтууд гэсэн бүх нүүрнүүд нь байгаа байхгүй энэ дэр. За тэр бүм одоо ингээ 2 зөв энэ хар ухаа шүү зэ 2.3 их 80-га одоо 33 км гэж тооцвол ойролцоогоор 70 орчим тэр бүм байгаа байхгүй. Мэдээж яг гүрэн байгууламж байгаа. Тэрний өвдөг бол өндөр ойлгомжтой. Авцамаа тавхтаа мэдээж нөгөө дагалдах дугуйн зам гэрэлтэй дэдгцэн ажлууд бол хийгдэн тэрний төсөв төртөг нэмэгдэж байгаа. Тэгээ яагаад
гал юм бэ те. Энийг бол задлаад нэг надад тайлбарлаад та яг самар аваад ирээ. за та яг ингээд асуух тодорхой сэдвүүдээр би өнөөдөр яг танд ингээд цаасуудыг харуулж агаад Тэгээ бодтойгоор энэ ийм учраас иймээ гээд. А би гэхдээ эхлээд хамгийн ерөнхий нэг юм танд оршил хэлчихье. Энэ төсөл бол 2000 за та 2.3 их найд тийм үү? их найд. Окей. Нийт урт. Гэхдээ танаа нөгөө 32 км. Манай төс тийм тэрэн дээр бол 32 км байсан. Тэгэхээр эн чинь нэг юу юм болж таар яг шууд 70 километрээр яривал 70 70 тэрбум. Яг зүгээр гүрэн байгууламжийн өртөх нь бол 120 тэрбум. Гүрэн байгууламж. Нийт уртын 70-тай нь хуваачвал 1 км нь 70 тэрбум гэсэн. За энэ ингээ гүрэн байгууламж. Энд бас нэг асуумаар юм байгаа цаа. Нөгөө шороо босон тий бүтээн байгуулалтын ажил явах. Тэрийг дарахад нөгөө ус цацах хар ухаанаар бол шүү. Заяа мэрэгжлийн нэр томьёо нүр баг. Тэгэхээр тэрэнд нэг 730 сая төгрөг ч юм уу. Хоёул ингээд нэг нэгээр нь хагаад байгаа. За би нэг нэгээр нь танд тайлбарлаа. За яг баримттайгаа ярьсан учраас. За энэний аль хэсэг дээр тэр материал эхнийх дээр байх хэвээр тий. Юу? Бонууд дээр тэзүүн дээр байгаа. Тэзүү дээр байгаа юу? Тэзүү дээр байгаа энэ. Үн өртөг үү? Үн өртөг. Тэрний 730 саяыг тайлбарлаад гэж нэг босч байгаа шороог дарах гэдэг дээр. Эхлээд энэс эхлэх үү? Өртгөөс эхлэх юм. Тэгээ өртгөөс эхлэе. За өртгийг би яг ингээд юугаар нь ярьж өгье. За өртөг юм байж байгаа. Энэ 2013 онд хамгийн анхны зурагч нарийнсан үлгэр төлөвлөнд гарч ирсэн энэ үеч 13. За 13 оны тараас энэ үеч. Зураг нь бол юм байсан л та тий. За би одоо харуулъя. Яг энэ дээр ингээ яг оргиор очих та ингээ харж байна. Яг энэ ингээ бүтнээр зураг нь энэ. Энийг нөгөө сүүлийнхтэй харьцуулсан нь бол ингээ байж байгаа. Ер нь бол энийг тараасаа өөрчлөлтөж хэлэхгүй сүүлийн үед баригдсан барилгуудын талаар байж. Энэ ийм байна гэж төлөвлөсөн юм билээ анх. Одоо энэ чинь нөгөө голоод байгаа энэ нь болохоор одоогийн буюу энэ усан дээгүүр явж байгаа гүрэн байгууламж. Өнөөдөр би бас зам тээврийн сайдаас тодруулсан юм. Задаргааны чинь ийм байгаа. Наад чинь бол хоёулаа сошиалоор харж байгаа. Хүртөгtöөл гэдэг байгаа гүрэн байгууламж. Наад чинь бол сошиал их. Хоёулаа нөгөө баримт тарах гэдэг. Энэ яг гудамж төсөл нөгөө хилийн автом дээр нь яг тухайн үед 13 онд ажиллажсэн миний зургийг би харуулсан шүү. Тэгээ энэ бол яг нөгөө сошиал хүмүүс янз бүрээр эвлүүлж болно. Би одоо танд яг нөгөө нотлогдсон дараа нь хөдлөхгүй дараа нь та энэ тэнд очиод архивдад тулгахад нөгөө зүрхгүй бичиг баримтууд би танд одоо яг өөрөө гардуулж өгч тайлбарлаж байгаа байхгүй. Яг л энэ чинь дараа нь бүх архивд байж байгаа юмуд нөгөө нотлогдсон шүү дээ. За одоо яг энэ батлагдсан 26 оных энэ 13 оных. Энэ хоёр бичиг баримтыг та 26 он гэдэг нь 26 оны хэдэн сар нь бол байхгүй байгаа юм биш үү? Тэгэхээр наа чи нэг л байгаа. Нэг л батлагдана. Өшөө батлагдсан байхгүй. Үгүй яг харин тийм л дээ. Тэгэхээр наа чи одоо яг наа чи таарсан байхгүй юм бол аль траас нь? Тий, сайн таарчлаа шүү дээ. Энэ шүү дээ тий. Тий. За одоо хоёул энэ хоёр гэсэн үг. Энэ тэгээд нөгөө гол нь хот доторх төвжирлээ яаж бууруулах вэ? За хоёул эхлээд нэг нэгээс нь хаагаа өгнө. Энэ хоёрын зөрөө гэсэн. За энэ хоёр шиг яг энэ хоёр бичиг баримтайгаа энэ зөрч ингэж буулгацсан байгаа. За эдгээр зөрөхгүй. Тэгэхээр энэ 14 оны буюу 13 оны энэ тараас нь улаан энэ ногоо. За тийм үү? Тий, ингээд тэгэхээр энэ хоёрт зөрөхгүй. Та энэ яг ингээд архив дээр байгаа. Байгаль орчны яам дээр байж байгаа. Манад үлдэн шүү дээ. Тий, үлдэн би танд ингээд бүгдийг хөлөөлж. За энэ хоёрын зөрөө гэхээр энэ улаан хуучин. Энэ яг хөө ер нь бол энийг ингээд голын чинь голдрол нь энэ хажуу талдаа нэгдүгээр татам, хоёрдугаар татам жоох өксөд хэрэг динж хийж байгаа. За тэгэхээр туулын хурдны зам гэдэг бол өөрөө голын голдрлоор биш, хоёрдугаар татам динж хоёрын голоор явж байгаа. Тэгээд зөвхөн Улаанбаатар хотын Маашны гүрс Игтайны гүрс дээр голын голдрлог ойртож байгаа. Бусад хэсгээр гол бол ингээд урдуур явна. Энэ хоёрдугаар татам динж хоёрын дагаж явсан. Энийг Батбаяр сайд өөрөө үгэн дээр хэлж байгаа. Голын голдрлыг давж байгаа гэдэг нөгөө 13 онд эдийн засгийн сайд Батбаяр сайд өөрөө хэлж байгаа шүү дээ. Яг энэ зургаараа энэ улаан зургаар энэ зургаар. Тэгээд энэ ногоон зураг нь болохоор 26 онд бид 13 жилийн дараа хийхдээ. За ингээд ер нь бол ингээд тараас энийг энэ дээр бол замын салбар дээр энийг тараас өөрчлөлт гэж хэлэхгүй. Ихэнх хүн давцалтай. Өөрчлөгдөж байгаа хэлбэл 13 жилийн дараа энэ хэсгээр ногоос нь уушаа орж байгаа энэ хойгоор барилга байгууламж баригдсан. Хэсгүүд. За нөгөө хаан тэнгэр вилла, хоёр талаас нь шахаад баахан нөгөө байшингууд барьсан. За энэ хэсгийг болохоор бид нар энэ дээр бол нөгөө орц гарцтай уялдуулаад дид станц шугамнууд хийгдсэн учраас хойшлуулад голоос нөгшөө хойшлуулад ногоос хөлөө өшөө хойш дэмжрүү байгуулсан. Тэгэхээр бол энэ дээр бол тараасаа өөрчлөлт ерөөхдөө бол энэ тарас концептыг дагж байгаа 13 жил өнгөрцөн учраас дид станц барилга байгууламж болон голоосоо жоох холбоор тодорхой жоох л өөрчлөсөн. Тэгэхээр ер нь бол яг ингээ 14 оны тараасаар явж байгаа гэсэн өөрчлөлтөө. За 14 онд
зөвхөн голын хэсэгтээ 1.3 км гүүр байсныг нь бид нар эндээс Марслын гүүрнээс Яармгийн гүүр хүртэлх 7.2-ын гүүрээр бусад хэсгийг нийт 9.8 км гүүр болгосон. Тэр нь одоо энэ зурган дээр байж байгаа гэсэн. За тэгэхээр бол юмцэн концепт тараас бол өөрчлөгдөв 13 оноос. За 13 онд 600 тэрбумын өртөгтэй тухайн үеийн доллараар 460 сая $. 460 сая $. За ингээд дөрөв игнэ 1.4 км гүүртэй гүүр өнгөрөнгүүтээ хамгийн өндөр даалн нь 18-аас 21 м өндөр даалантай ийм байсан. За тэнгууд 2026 оны өртөх нь 2.3 их 80 буюу доллараар 25 оны доллараар 680 сая $. 6 игнэ голын гүүрэн байгууламж 7 нийт гүүрэн байгууламж 988 буюу 9.9 км урт. Тэгэхээр энэ хооронд ам доллар төгрөгийн анш унтсан доллараараа бол ерөөсөө нэг 460-аас 680 чинь нэг 40 юм уу 50 40-50% тий нэг юуны 40% өсөлттэй. 40% өсөлттэй гэдэг нь энэ ч 4 игнээс энд 6 игн болсон. За энэ дээр бас ойролцоогоор Монгол Улсын стандартаар 10 см-ийн зузаан хүчлэлттэй бит юм байдаг. Энэ болохоор 18 см-ийн зузаан хүчлэлттэй бит юм. Тэгээд дээрс нь 6 игнэ гүүрэн байгууламж 1.4 байсан нь 9.8 болсон. Яг энэ үе дээр байсан далан энэ дээр тэр далангийн хамгаалтаараа байгаа буюу 1966 оны үерийн араас 1967 68 оны дараа 3.2 м шорон далан хийснийг анх удаа одоо бид нэр туулын хардны замын дагуу далангаа хүчтгэж байгаа. Далан хажуугаар нэмж. Тэр далан яг энэ 13 оны далан төвл 26 онд хэвэндээ бууруулаагүй. Тэгээд ийм учраас өртөг бол нэмэгдээгүй. Энэ нь бол би бага үнийн дүн гэж бодож байгаа. Яагаад гэвэл улаан маркер байна уу? Улаан маркер. Тэгэхээр за яагаад гэвэл одоо биднээсийн Монголд яг норм дүрмээр харьцуулах юм олимпийн гүр. Олимпийн гүр 4 игнэ. Наадах өчтөр хотын дарга мэдээлсэн. 4 игнэ. Тэгээд 150 тэрбумаар 460 м буюу 1 км нь 320 тэрбум. 4 игнэ шүү дээ. Наадамчдын гүр хамгийн ойролцоо 6 игнэ. Наадамчдын гүр 1 км нь ойролцоогоор 160 тэрбум. Яг энэ бусад замуудын асуудлыг энэ яг Монгол улсад сүйд хийгдсэн. Гэхдээ хугацааны үед юуны өмнө хийгдсэн шүү дээ. Тэгэхээр би одоо тооцохоор гадаадын улсуудаар инхээр 2.3 их найд нэлээд чанга төсөв. Би энэ замын компанитай ийм хүн байсан бол 2.3 их найтай нэлээд ийм хэцүү төсөв. Гэхдээ урт. Ийм учраас ш нөгөө 1 км-ээр магадгүй ашиг үзэх юм болохгүй. Урт 32 км учраас хүмүүс энийг магадгүй оролцоод хийгээд ингэ явж байгаа. Юм чи нөгөө бөөндөө жоох хямдхан болдсон шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ төсвийн хувьд бол ийм байгаа. Тэгээ энийг төсвийг яаж баталдаг вэ гэдэг тэгвэл техник эдийн засгийн үндслийг бодоод манай барилга хөгжлийн төв, авто замын төв хоёулангаар нь ордог. барилга хөгжлийн төвөөс гадна авто замын хөгжлийн төвөөс орсон гэсэн үг. Авто замын хөгжлийн төв болохоор зам дээр нь дүгнэлт техник юм байдаг. Барилга хөгжлийн төв далан болон бусад хэрвээ туслах одоо барилга офс байвал орж тооцдог. Цахилгаан станцын төслөм үйлдвэрлэлийн төсөл төр барилга хөгжлийн төв одоо манайд хүнд үйлдвэрлэлийн төв гэж байдаг. Эрчим хүчний том төсөл бол барилга хөгжлийн төвөөр эрчим хүчний төслөөр гэдэг. Ингээд манай чинь зам дээр хөгжлийн төв, барилга хөгжлийн төв, эрчим хүчний хөгжлийн төв гурван төвтэй. Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн төв гэж байдаггүй. Энэ яамны дэргэх шинжилгээ ухааны технологийн зөвлөлөөр ороод ингээд батлагдчихдаг. Ийм замын хөгжлийн төвөөр хийж орсон байна. Авто замын хөгжлийн төвөөр яг 2025 оныхоо юун дээрээ байж байгаа. За би деталнуудын бол юуны ухахгүй бол мэдэхгүй байна. Орж магадлагдаад гарч байгаа. Энэ дээр авто замын хөгжлийн төвөөр заавал орж байгаа. Авто замын хөгжлийн төв. Тэгээ дэгийн сайд уншиж өгсөн шүү дээ. Шинжилгээ ухааны за тэр нь одоо энэ дээрээ байгаа х тий. Энэ төрөний энэ юун дээр байгаа. Тэр авто замын хөгжлийн төв яадаг вэ гэвэл ер нь бол ийм зөвлөмж өгөөд татдаг. Тэр зөвлөмжүүдийнх нь зарим нь эхэлж байгаа үедээ зарим нь дуусч байгаа үедээ хэрэгжээд тэгээ тэрийг ийм тайлхиндаг ийм түүхтэй. Геодезид зурцлын тайлан. За эндээс товёгууд байна уу? Товёгоос нь авто замын хөгжлийн төвийн тодорхойлт гэдэг төвзүүнээс нь. За төсөв төртөг юм байж байгаа. За би энэ ягаад дотоодын аж ахуйн нэгжүүд байхгүй байгаа вэ энэ дэр? За би ер нь ихэвчлэн замын бүтээн байгуулалтыг харахаар дотоодын аж ахуйн нэгжүүд байхгүй, гадны хуулийн этгээдүүд
тендер авдаг. Дотоодын аж ахуйн нэгжүүд ажилладаг. Гэхдээ туслан гүйцэтгэгчээр өөрөөр хэлбэл авц замын салбарт түгээмэл харагддаг асуудал нь өрөмийг нь гадныхан аваад хусмыг нь дотоодын аж ахуйн нэгжүүд буюу татвар төлөгчд маань авдаг байна. Өөрөөр хэлбэл маш төвөгтэй энэ хар ажлуудыг нь хийгээд харин гадаадын хуулийн этгээдүүд бол зөвхөн чимдамдаа хийгээл явдаг гэдгийг мэдээлэлдэг. Тэгэхээр яг энэ том төсөл дээр дотооддоо яагаад ирээдүүлж болсонгүй бид эдийн засгийн амаргүй цаг нөхцөл дээр байна те. Тэгэхээр ядаж гадны компанид ч дотоодын аж ахуйн нэгжид өгч болсонгүй юу гэдэг нэг юм асуулт байна. За тэгэхээр эндээ уйлаа хариулчих. За хамгийн эхлээд тендер. Тэгэхээр тендер яригдана те. Тендер буюу нэг урт нэртэй төрийн бол орон нутгийн бараан өмчгөөр худалдаа. Тендерийн тухай хуулийн дээр үнэлгээний хороо. Үнэлгээний хороо байгуулагдав. Үнэлгээний хорооны 30% нь хараат бус, үлдсэн 70% нь захиалагч байгууллага хамгаас ингээд ороод үнэлгээний хороо тэгш тоотой 5-аас дээш сондгоо тоотой байгуулагддаг. За үнэлгээний хороо үнэлгээний хорооны бүрэлдэхүүн нь юу гэдэг вүлээ? Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн нь 30-аас дээш хувь нь хараат бус. Буюу хөлбөмбөгийн экспертүүд ордог гэсэн. Замын төрийн бус байгуулах ч юм уу тий? Миний ойлгож байгаагаар замын салбарт ажилладаг хүмүүс өөрснөө хуулийн дагуу шалгалтаа өгөөд хараат бус гишүүн болыг бүртгүүлээд тэгээд тэндээсээ ордог гэсэн. Тэгээд төрд ажилладаг хүмүүс байдаг. Давцсан 70% нь захиалагч байгууллага болон бусад байгууллагуудаас ороод ингээд сондгоо тоотоо 5-аас дээш үнэтэй бүрддэг. Үнэлгээний хороо ахлагч томилогддог. Тэгээд үнэлгээний хороо өөрснөө материалаа бэлдээд өөрснөө үнэлдэг. Энэ дээр ямар нэгэн орлогч юм уу чиглэл өгцөд даруйх чиглэл үүрэг байдгүй. Тэгээд үнэлгээний хорон дээр асуудал гарвал үнэлгээний хорооны гишүүнд өөрснөө хуулийн өмнө хариуцлага хүлээдэг. Хуулийн өмнө хариуцлага хүлээдэг. Одоо байгаа манай түн систем тогтолцоо. Би бол үнэлгээний хороонд ороогүй. Яг дотоодын компаниуд орсон байл шалгараагүй лээ. Яг үнэлгээний хороо ингэж байгуулж байгаа. Тэнгүүд бид нар болохоор засаг даргын хамгаалалтаас ийм зам хэрэгтэй гэж тэзүү юмнууд өгчин. Тэгээд үнэлгээний хороо өөртөө шалгаруулаад зарлана. За тэнгүүд EPC гэрээ учраас 2.3 их найдаар тендер зарлаж байгаа. Миний сүүлд авсан зүгээр мэдээлэлэр шүү дээ. Би яг ялгаа авахгүй та чиг мэдээлэлтэй байгаа. Тэгээд би сүүлд сонсож байхад 5 компани орсон гэж сонссон. За тэр юунд бичлэгэн дээр хийж байгаа. Манай Бацэг дарга танилцуулга хийж байгаа шүү дээ. Тэр сонсголтоо. Тэгээд 2 компанид бичиг баримтаар тэнцээгүй, нэг компани үнэ ихтүүлж өгсөн. За тэгээд нэг компани шалгарсан гэдэг үнэлгээний хорооос. Үнэлгээний хороотой ямар нэгэн асуудал байгавал яг энэ монопол авилгатай тэмцэх газар, төрийн худалдаа авалтын газар, тэгэхээр дээрэс нь зарим өөр хуулийн этгээдүүдэд гомдол гаргаж болдог. Тэгээ энэ этгээдүүд энэ үнэлгээний хорооны үнэлгээний процессыг шалгадаг. Тэгээ үнэлгээ хэрвээ шударга ус асуудал байсан бол тэр өөрсдөө үнэлсэн хүмүүс өөрснөө хуулийнхаа өмнө хариуцлага хүлээдэг. Энэ бол Монгол улсын одоо явж байгаа тогтолцоо. Төрийн яг ингэж явдаг. Тэгээ үнэлгээний хорон дээр материал өгөөд миний ойлгож байгаагаар Монгол компани ороогүй. Бүрэлдэхүүнтэй юм ба штэ тий. 5-аас дээш сондгоо тоотой. За 5-аас дээш сондгоо тоотой. 9 ч юм уу 11. 7, 11, 13 том юм дээр 17 ч гэж байна. Энэ бүрэлдэхүүнийг авч болох уу? Ямар хүмүүс болон мэдээллийн. Энэ мэдээллийг аваад задлж харах хэрэгтэй юм байна. Надад бол нөгөө танаа тендер зэг голцэг юм дээрээс харсан дотоодын хуулийн этгээдүүд бол байсан. Гэж харсан. 5 этгээд орсон байна гэж би сүүл мэдээлэл авсан. 4 ч үлээ. Тэрний нэг нь үнэ итгүүлж гисэн. 20 бичиг баримтыг тэнцээгүй. 2 ч үлээ нэгэн хонд өршөлтөө явсан. Тэгээд тэр компани шалгарсан байна. Тэнгүүд одоо байгаа хуулиараа бид нэр хуулийн 2 дээр заалт хэрэгжилж болдог. Нэг нь үнэлгээний ороо өөрөө шийдвэл Монгол улсад үйлдвэрлэгдсэн бараа материал байх юм бол даваа оноо өгөх гэж хуулийн заалт байдаг. Тэндийн хуулиар гэхдээ энийг нь одоо үнэлгээний ороонд юус ашигладаггүй Монгол улс даяар. Нөгөөх нь дотоодын аж ахуйн нэгжүүд Монголд үйлдвэрлэх өөр зүйл байх юм бол эдэг дээр гэж би ойлгож байгаа. Гэхдээ үнэлгээний хороо энийг бол ашиглаж байгаа. Одоо бид нэр практикт хэрэглээд чулуу явган зам дээр ялангуяа энэ чинь чулууг чинь Монголд үйлдвэрлэх боломжтой учраас хятад үйлдвэрсэн чулуунаас илүү даваа оноо хуулийн дагуу олгохын тулд даваа өрхийн оноогоо олгооч гэдэг зүйлийг бол аль биесээр чиглэл болж өгч байгаа. Тэгэхээр хуулийн дагуу энэ үнэлгээний хорооны их тэгтээ засаг даргын захимж гаргаад энэ бодлогын юмнууд дээр бол дэмжиж болдог хуулиараа. Тэгэхээр үнэлгээний хороо тэрийг шалгаруулад гад ирж байгаа. Тэгэхээр үнэлгээний хороо заавал Монголын аж ахуйн нэгжүүд гэдэг. Тэгээ үнэлгээний хороо Монголын тендерийн тухайд 2 юм утсан зохицуулт байж. Нэг нь техникийн бичиг баримтыг тэнцэхгүй. Нөгөөх нь санхүү. Техникийн бичиг баримтнаар оноо авдаггүй. Тэнцэхгүй. Бичиг баримтаа дутуу өгөөд өгөх юм бол шууд хасагддаг. Энэ онлайнаар бүгд явдаг учраас нээлттэй. Дараа нь монопол татчих жаа нөө, айлтгай тэнцэх газар татчих жаа нөө. Бусад компаниуд нь гомдоо гаргаад татаж авч болдог. Хацуулаад хардаг. Хиний материал дутуу өгөөд ямар материал өгсөн байл. Тэгээ тэнцэхгүйгээр санхүүгийн оноон дээр өсөлтдөг. Буюу хин хамгийн
санхүүгийн хувьд бага санал өгсөн компани нь шалгардаг. А тэгээд үнэлгээний хороо өөрөө тэргээ шалгаруулад энэ компани шалгарчлаа гэдээ өгдөг. Тэр үнэлгээний хороо үнэлгээн дээр өөрснөө хариуцлага хүлээдэг. Ийм одоогийн зохицуулттай. Тэгээд бид нар үнэлгээний хороо үнэлээд өгсөн компаниудтай гэрээ байгуулад ажилладаг. Окей, одоо санхүүжилтийн асуудал. Манай бас 36 их 80-ийн төсөвтэй шүү дээ, тий? Ойролцоогоор. Тэгээд энэний чинь 2.3 их 80-ийн хэдэн үеийн тэгэд маш том зарлах гэдэг. 21 аймагт хуваарлагдаж болох хэмжээний 22.3 их 80 чинь нийтдээ. Нийтдээ. Таны яриад байгаа 36 чинь 1 жилийнх шүү. Сая хуйлаа ярина. Нөгөө шороо дарах услага. Нөгөө шороон дээр нь ус цацах 730 сая юм биш үү? Тэрийг. За тэрийг би юунаас наа. Тэр асуусан чинь танаа одоо 2 дарга зүгтцээ. Нөгөө нэг товч танилцуулга би ингээд өнөөдөр таадаг лайв явж исэн бол ядаж нүрээ будаад жоохон хүншиг царайтай одоо нөгөө троллууд нь амар юм лээ шүү дээ 10 энийг яриад байна. Ядаж будаж мудаад хөөхөнд оромж. Энэ дээрээс ярьж байгаа болоо. 2.3 их 80 тий. Энэ таны надад хамгийн их хэлж өгсөн энэ үнэлгээ байгаа шүү дээ. Туулгоос. Тэнд байгаа юм байна. Тэр нөгөө ерөнхий үнэлгээний дотор чинь би танаа нийслэлийнхнаас хэмлээ алтнаас авсан юм. Байгаль орчны үнэлгээ гэдэг. Тэн дээр бол 730 сая төгрөгөөр одоо агаар улны тэр уссан шороо тоосыг дарах усыг одоо дарах тийм зарлан 730 сая төгрөг гэдэг юм мэдээлэл байсан. За энэ дээр 700-д нь биологийн билүү техник нөхцөл нарийвчилсан мэдээлэл байхгүй юу? Нөхөн сэргийлэх 1.5 их 80 юм биш үү те? Яг бүтээр нөхөн сэргийлэх гэж хэлж болохгүй. Энд чинь нөгөө хэдүүлээ буруу яхаар дараа нь хүмүүс ч ороогоод буруу худлаа ингээд нөгөө юу лээ? Уржидрийн нөгөө хэлцүүлэгтэй. Байгаль орчин төлөв байдлын үнэлгээ. Тань унаач. төлөв байдлын үнэлгээ бол хамгийн их нь тэзүүтэй гардаг ерөнхий бичгээр. Одоо энэ дотор байхгүй гэсэн үг шүү дээ. Төлөв байдлын үнэлгээний дараас наривч нөлөөллийн үнэлгээ гэж харж байгаа. Наривч нөлөөллийн үнэлгээгээр ермийг яг наривч тодорхой болгож байгаа. Энэ дотор байхгүй бол төлөв байдлын 730 саятай холбоотой мэдээлэл одоо энэ байхгүй гэсэн. Тэгэхээр тэр ашиглагдахгүй. Төлөв байдлын үнэлгээ бол эхэлж хийгдчихэд байхгүй байгаа юу тий. Тэр талаар ихлэ хийгдчихэд араас нь наривчдаг. Наривчснаар болохоор хэрвээ ерөнхий төлөв байдлын үнэлгээнд дээр хийгдсэн ерөнхийс нарийн судлагдаагүй үнд энэ ч нарийн судлагдаж зардлууд тусагдаж орж ирж байгаа. Тэгээ яг аль бисээр хэрэгжиж барилга угсралтын үед хэрэгжих гэж байна. Хөгжлийн газрын нөгөө дүгнэлтээ олсон уу сая? Олсон уу? Тэгээд сайд тэрийг уншиж өгсөн дөө. Олж байх зур нь хоёлаа нөгөө энэ 2.3 их 80-аа яаж босчихоо тухайд нь асуу. 500-500-аар нь ингээд босхгүй энэ байгаа. Айлтаа гарцсан гэсэн. Энэ чинь 3 жил тий 3 жил. Тэгэхээр энийг 2025 он 2026 он 25 онд төгссөн байна тий 500 тэрбум. Энэ 500 тэрбум юунд хүргэсэн юм бол? За би тэгээд энэ дээр 800 энэ дээр 1 их 80. Энэ ингээд нийслэлийн төсвөөс. Одоо нөгөө биднээс торгуулаар авж байгаа мөнгө төгрөг ийшээ явах юм байна тийм үү? Торгуулийн нийслэлийн төсөв үндсэн. За яг хуу ер нь бол яг хуу зөвхөн эн чинь авт зам дээр зориулагдж байгаа учраас энэ төсвийн ихэнх нь нийслэлийн авт замын сангийн хурамжаас бүрддэг. Нөгөө зам ашигласны төлбөр. Зам ашигласны төлбөр юунаас нэмэгдсэн гэдэг. Тэднээсээс төлөгддөг гэсэн. За энэ бол 500 гарцсан. Энэ нийт үнийн дүнгийн 21.7%. Окей, энэ 25 онд юу ч хийгээгүй жил 500 тэрбум юунд зарцуулсан юм бол? За Монгол улсын хуулиар тендерийн тухай хуулийн дээр урсгай төлбөр 30% хүртэл өгж болно. Үнэлгээний орсон өөрсдөө шийднэ гэдэг чинь. За тэгэхээр энэ урсгай төлбөр. Одоо зарцуулагдаа явж байгаа юм байна тийм нөгөө тайлж марихад. Тий, урсгай төлбөр. Урсгай төлбөрийн онцлог нь одоо энэ EPC буюу тэзүүн дээр зарлагдсан тендер. EPC тендер гэдэг нь өөрөө зураг компани нарийн зураг хийгээд, наривчсан зураг хийгээд өөрсдөө худалдаа авалтаа хийгээд тэгээ барилга угсралтаа хийдэг ийм том төслүүд хийдэг. EPC төслөө дандаа станц, төмөр зам, үйлдвэр одоо урд ашиглалтанд орж байгаа том төмөр замууд үйлдвэрүүд бүгд яг хоо концесс бол хүн өөрөө мөнгө гаргах хийж байгаа. EPC болохоор мөнгөний захиалж гарангуудаа том төсөл хийж өсөв. Нарийнцсан зураг гаргаад. Тэгэхээр энэ дээр яадаг бол хоёлоо одоо ингээд метро хийх жилээ гэж бодъё. Метро станц. За хоёлоо цэглэх станцыг ярьж байна. Хоёлоо цэглэх станцыг яриа. Цэглэх станцыг тэзүү хийгээд урдсан байдлаар төсөв гарч ирээд энгийн зурагтай гэсэн үг байхгүй. Энгийн төсөвтэй хийгээд дараалангууд би ангуудаа нарийн зураг өөрөө гаргана. Яг дүү дэлхий дээр
тийм олон том өөрийн турбин үйлдвэрлэгч байдгүй буюу та лаа худалдаж авч байгаа бол энгийн зах зээл өрсөлдүүлээд авчин турбин ч юм уу зөвтгүүр үйлдвэрлэхэд цөг үйлдвэрлэгчнэр байдаг. Тэгэхээр үйлдвэрлэлтэйгээ тохирч байгаа нарийн зураг хийдэг ийм том үйлдвэрлэлийн төслүүдийг наривчсан зураг худалдаа боловсрол өсөлтөнд цуг хийдэг ерөнхий төсөлт. Тэгэнгүүт та хоёулаа станц хийх болонгууд станцын зураг хийнгээ үндсэн 100 юм уу генератор хийцлээ тохирчвол үйлдвэртээ шууд захиалж эхэлдэг. Генератор. Генератор та үйлдвэрлэлдээ захиалахад үйлдвэр танаас захиалга авахын тулд урьдчилгааны доороос 50% нэгтгэх буюу бараа үйлдвэрлэл. Тэнгүүд та урьдчилгаагаа захиалагчаас авчаад мөнгөө захиж удаа үйлдвэрлэж байгаа генератор турбиныг захиалах. Гэвч чиний буюу дэлхий дээр том үйлдвэрлэл явагддаг EPC тендерүүд буюу FIDIC-ийн дэлхийн зөвлөх инженеруудын холбооны 130 жилийн түүхэнд хамгийн одоо хүндрэлтэй том үйлдвэрлэлүүд энэ EPC байлаа. Монгол улсад сүүлд одоо тест 5 тэгж явж байгаа, тест 4 тэгж явсан, урдлын төмөр замууд тэгж явсан бүгдээрээ оюутлогоо төслүүд хэсэгчлээд яг энэ FIDIC-ийн загвараар явж байгаа. Energy ER-ийн нөгөө тийч станц байж байгаа, үйлдвэр байж байгаа. Тэгээд 30% мөнгө яагаад хэрэгтэй байдаг вэ гэвэл авангуудаа хоёул ингээд ийм том цогц төсөл хийж шít хоёул тэнгууд хоёул турбинаа захиална. Генератор захиал агуу үйлдвэрлэх хугацаа нь 2 жил 3 жил гээд. Тэгээ эхлээд тэрэн дээр чинь нөгөө стандарт бүтээгдэхүүн учраас шууд үйлдвэрлэлээ захиалахгүй бол ганц хоёр юм захиалахгүй бол агуу уддаг. А бусад юмуудын тэр онд хийгээ явж идэг. Тийм учраас та одоо жишээлбэл урдаас ч юм уу нэг дяман ч юм захиалахад мөнгө өгөхгүйгээр захиалах өгөхгүй шít. Тэгэхээр үйлдвэрлэлийг захиалах. Тэгэхээр энэ дэлхийн нийтийн жишгээрээ EPC ийм тендер дээр 30% хүртэлийг өгдөг. Монголын жишгээрээ ер нь нэг 15-аас 25% өгж байгаа. Оюутлогоо дээр бол зарим төслүүдээр гүйцэтгэл ER дээр өгчдөг. Тэгвэл нөгөө чинь захиалга өгчдөг. Энэ мөнгийг аваад хөлөгдөх чинь нүд үгүй. Та хоёулаа гэрээ ичээд та надад банкнаас баталгаа өгдөг. Банк таны хөрөнгийг мөн барьцаалаад энэ хүн ийм мөнгө өгөөхөөр би танд тэр баталгаа гаргаж өгөх мөнгө өгдөг. Та надаас мөнгө авчаад хөлөгтэй даалга болох юм бол банк таны мөнгийг чинь 100% надад өгчдөг. Тэгээ би банктаа юу ч ярихгүй. Банк тантай хөрөнгө ярьдаг. Тэгэхээр миний хувьд эсэлээдгүй. Тийм учраас би таны банкны гаргаж ирсэн баталгаан дээр үндэслээд урьдчилгааг өгдөг. Энэ дэлхийн нийтийн жишг урьдчилгаа өгснөөр ажил аягүй хурдан явдаг. Бид нар энэ жил 2026 онд бизнес эрхлэлийг дэмжих жил болгоод зарлаад Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын бүх юмнуудаар үнэлгээний оронд чиглэл өгөөд засаг даргын зөвлөмж их хурлын даргын нөгөө чөлөөлийн үйлдвэрлэлд дэмжих гэдэг дээр бүх төслийг 30% урьдчилгаатай байна. Гэхдээ банкны баталгаан дээр буюу тэр хүн мөнгө аваад хөлөгдчих юм бол банк өөрөө тэр хүнтэй очиж бид нар банкнаас мөнгө татаад авчихна. Энэ өөрөө олон улсад сүүлийн 100 жил явж байгаа систем. Хамгийн сайн энэ мөнгийг өгсөн юм байна тийм банкны баталгаан дээр. Тэр нь их хоёр баталгаатай байсан. Зарцуулалтын төсвийг бас зарцуултыг нь өөрснөө тайлангаа гаргаад урьдчилгаа төлбөр байдлаар бэлтгэл ажил кампани барих, бараа материалаа захиалах, суд наривчсан зураг төслөө хийхдээ тэгээ 500 тэрбум төгрөг гарцаа. 25 онд нэрээд бүртгүүлсэн бол Сингапур 25 онд бүртгүүлсэн. Энэ компани 25 оны бид нар 4-3 сар тендер зарлаад наадмаар шалгагдсан байсан. Гэрээний хэсгээр би бол оролцож ирсэн. Тэгээд наадмын дараа гэдэг гэрээ байгуулсан. Гэрээ байгуулад өнгөрсөн жилээс хойш одоо зураг хийгээд ажлын зураг 95-ын гүйцэтгэлтэй кампани бариад дуусч байгаа. Цутгах талбай хэв хашимлууд авчирсан. Тэгэхээр энэ 500 тэрбум тэр камп хэв хашимл бараа материалын захиалга, ажлын зураг, хүн хүчээ татах гэх тэр камп гэдэг нь одоо ажиллах хүчний одоо байрлах томчлууд ер нь бол кампани хажуудаа байрлаж байгаад хийхээр маш хурд идэг гэсэн. Ер нь бол олон ажил. Тэнд нь хятадаас ажилчид орж ажиллаж байгаа. За тэр яг хятад ч гэж болно, монголч ч гэж болно тийм. Тэгтээ компани ягаад 25 онд байгуулагдаад 25 онд тендер зарлаа. За одоо би тэрийг хариулъя. Би таны бүх асуултанд хариулна. Аюул зэгцтэй. За одоо та энэ 500 дээр бидэрт эрсдэл байхгүй. Энэ компани ингээд хэрвээ цухтаг даалгуулах юм бол тэдний өмнөөс Монголын даатгалын компани даатгал гаргаж өгч. Хятадын даатгалын компани хоёулаа давхар. Тэгэхээр Монголын даатгалын компани мөнх даатгал. Мөнх даатгал нь өөрөө давхар даатгалтай Монголын хуулиараа мөнх даатгал дампуурсан дараас нь давхар даатгал гэдэг. Дэлхийн даатгалын систем. Тэгэхээр бидэнд ямар ч эрсдэл байхгүй. Бид нар хэрвээ банк руу бичиг болоод энэ компани мөнгө өгөхгүй ажлаа хийхгүй нэгэ би нэг бичиг явуулахад олон улсын хууль журам банкны системийн дагуу мөнх даатгалаас би 500 тэрбум шууд маргааш татав. Гахалтай реклам явуулсан. Угаасаа юм байдаг. Дэлхийн яг систем юм баггүй. Би чи өөрөө та мэдээс би одоо төрд орж ирээд 1.4 жил ажилласан. Би өмнө хувийн хвшилд 17 жил дид үстээр ажилласан. Би Вагнер Азад ажиллаж байсан. Би Улаанбаатар төмөр замдсан. Би оюутлогод ажиллаж байсан. Тийм ээ. Би Bod International ажиллаж байсан. Би Atlas Mongolia гэдэг ингээд би энэ дид үтсийн салбарт 17 жил миний энэ олон жил хийж явсан юм чинь тийм ихгүй. Гэрээ, дижитал дид үтс. Тэгэхээр бид нар Монголд одоо дэлхийн жишгийг дагаад хуучин төр бол харин мөнгө өгөхгүй гэсэн. Энэ айгүй буруу. Төрийн өмнөх хандлага буруу. Хувийн компаниудыг чангалдаг, мөнгө өгөхгүй хэмнэх гэж. Энэ хандлага нь буруу. Төр хувь хоёр гэрээ хийгээд дундаас нь юм үйлдвэрлэж байгаа бол одоо ч чангалах зөв чанартай мөнгө өгж
мөнгө авдаг үстэй замын компаниуд юм үстэй. Одоо болохоор өмнө янз бүр зарладаг гэсэн. Тэг үнэлгээний ороо шийдвэрсэн. Хуулиар нээлттэй. Одоо болохоор бид бүгдэнд нь урьдчилгаа өгч. Урьдчилгаа өгч ажил хурд явдаг. Эцсийн гол нь та бүхэн дунд ингээд нэг зам их чинь станц их чинь энэ ажлын явахын төр хэрэгтэй болохоос ш би таныг монжоо чангалаа та дампуурчгаад дахиад ажлууд нь дуусахгүй сургууль цэцэрлэг маш олон байдлууд гацаад байдаг. Тэгэхээр төр хувь хоёр гэрээ нэгт чинь нэгээ дэмжиж дундаасаа хийж байгаа юм а. Бүтээх гэж байгаа зорилго нь байгаа болохоос ш төр хувийн хвшлийг монжохдоо биш. Манай өмнөх төрийн албан хаагчдын хандлага хувийн хвшлийг монжих гэдэг буруу хандлага. Тэр айгүй буруу. Хувийн компаниудыг дамбаа хувийн хвшлийг дэмжиж байгаа. Яг тийм бодлого одоо бүр яг итгэвтэй явж байгаа. Тэгэхээр хувийн хвшлүүдийг босоосоо дэмжээсэй гэдэг. Тэгээ бид энэ бүх том гэрээнүүд дээр 20% нэмэн өртөх нь 50% хоногоос дээш үндэсний компаниудад олгодно гэдэг олон улсын жишгийн бодлогыг гэрээн дээрээ оруулаад явж байгаа ийм одоо түүхтэй. За тэгэхээр 500 тэрбумыг яг ингээд олгосон. Ингээд олгосон байж байгаа. Тэгэхээр энэ бол 21.7% эрсдэлгүй хаттын даатгалын компани, Монголын даатгалын компани дахиад олон улсын даатгалтай байдаг. Монгол улсын даатгалын хувь компани. Тэгэхээр энэ дээр ямар ч эрсдэл байхгүй. Энэ мөнгө бол цаашаа бэлтгэл ажиллаад зарцуулдаг. Энэ олон улсын жишг. Энийг аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр ингэж одоо хүмүүс буруу мушгаад ингэж ах юм байхгүй. Энэ мөнгүүд нь тэр бэлтгэл ажил одоо хивээд цутах гад хивүүд нь ирж байгаа шүү дээ том хивүүд. Тэн дээр зарцуулж байгаа. Энэ жил бид нар 800 төсөлсөн. Анхны урьдчилгаа гэдэг энэс нь цаашаа гүйцэтгэлээр олгогддог гэсэн. Гүйцэтгэлийн хуваараа олгодод явдаг. Энэ тэгээд нийслэлийн төсөөсөө ингэж жил болгон төсөвдөр хөрөнгө оруулалт ажил дээр суугаад явж байгаа гэсэн. За дараагийн оны 800 тэрбум. Энэ оны 800. А 20 тийм энэ 26 тий. Одоо нийслэлийн төсөвтөө суудсан байна. Суудсан байгаа юу? Бүтнээрээ. Бүтнээрээ суудсан. 27 онд нэг их найдаа ханаас уу? Нийслэлийн төсөв. Нийслэлийн төсөв. Нийслэлч одоо 6.5 их найдын төсөв. 5.3 их найд. 5.3. Тодтгол дээр бол 6.5-аар орж ирсэн тийм. 5.3-аар. 4.1 байж байгаа. Би одоо өөрөө өргөн бариад хийж байгаа хүмүүс буруу мэдээлэлтэй. Би ч одоо танд шууд мэдээллийг бодтоор л биш шүү дээ. Одоо өөрөө өргөн барьж өөрөө хийж байгаа юм чинь. За дараагийн асуулт руу. Тэгээ. За окей. Нөгөө авч замын хөгжлийн төвийн юу маань дүнэлтээ энэ олж байгаараа. Биш. Энэ замын хөгжлийн төв. Замын хөгжлийн төв гэж байгаа. Тэрийг дээгээ сайд багж уншаад өгсөн дээр энэ дээр байгаа шүү дээ. Өргөж өгсөн. Хараагүй sorry. За баярлалаа. Яг уу би өнөөдөр дээгээ сайдтай уулзаж тодруулсан яг өртөг наривчсан юм нь судлаагүй байна. Гэтэ хуучин нь бол яг тэр нөгөө үрийн далангаа дагсан тэр чинь бол нэгсэндээ далан байгуулаад дээр нь авцам тавиад одоо төвчрлээс харуулъя гэдэг асуудал. Үгүй зам тэгж өгдөг шүү. Тэрийг одоо би засчихъя. Тэр бол буруу ойлголт. Яг уу одоо ингээд авцамын далан гэж байна. Монголд ингээ 3 үнцээр хэрэглэж байгаа далан байна. Авц зам байж болно. Зам хатуу болох битум байж болно. Эсвэл төмөр зам байж болно. А эсвэл үерийн хамгаалтын буюу үерийн хож болно. Эсвэл оюутлогоо өдр шиг нөгөө хаягдлын далан байж болно. Тийм ээ. Далан энэ дээр бол ингээ зориултын материалуудыг үе шаттайгаар ингэж дивсээд нягтруулдаг. Энэ бол авц замын төмөр замын за үерийн далан бол энэс жоохон өөр бүтцтэй. Өөр бүтцтэй бас байдаг. Хэлсэн үү? Хэлсэн байна. Оройн төргийн аха. За. Тэгэхээр newsroom сайтын редакц дээр нийслэлийн засаг дарга орлогч даваад л ирсэн байна. Тэгээд бидэнд бас яг туулын урдны замтай холбоотойгоор мэдээлэл өгөхөөр ирсэн байна. Танд баярлалаа. Бид одоогийн байдлаар ямар ч тач гэсэн яад 2.3 их найдын бүтгэн тэрийг одоо ойлаа задлаа шүү дээ. 2.3 их найд чинь километр тутмын 70 гаруй тэрбум тийм үү? Тэгэхээр энэ 70 тэрбумын учрыг хоёлаа тайлбарлая. Би яагаад нөгөө авцамын хөгжлийн төвийн нөгөө тооцооллыг ихэд байна вэ гэвэл одоо Улаанбаатар хотод ч юм уу улсын хэмжээнд зам тавьж байгаа компаниуд тэр хөгжлийн төвийн одоо тийм 1 км замыг хийхэд одоо шороо хутгахад ийм зардал гэдэг ингээд томьёолсон байдаг шүү дээ. Тэгэхээр тэр өртгөөр бол ойролцоогоор 1 тэрбум гаруй. За окей. Дэд бүтцийн ажлууд нэмэгдүүл дэшээ өснө л дөө. Ийм байдлаар. Гэхдээ томьёолоод өгсөн байдаг учраас тэр авцамын хөгжлийн төв яг энэ зарлыг юу гэж хараад ямар дүгнэлт гаргасан бэ гэдэг нь бас сонирхолтой байгаа. Тэгээд хоёлаа 2.3 их найд төвөрг буюу одоо энгийн иргэдийн бол төсөлж чадахгүй би бол чинь төсөлөхгүй байхгүй. Энэ хэдэн портер мөнгө тий. Эргээд төвчрлийг бол 2 эрдэнэ ерөнхий сайд багтаа бол 50%-аар бууруулна гэж туулсан. Тойрог нэгтэй цуг хэлжсэн. 50% бууруулна гэжсэн. За сүүл хотоос гисэн мэдээ шүү. Бид нар зохиогоогүй 13.5 гэсэн. Тэгэхээр эн чинь нэг юм асуудал. Гол төвчрөл хаана вэ гэвэл энэ Улаанбаатар гэж бодоход ерөөсөө л энэ төв дотроо ингээд төвчрж байгаа шүү дээ бид. Тэгтэл нэг нэгээр нь хараа явчих гээд байгаа байхгүй юу? Нэг нэгээр нь хаа. За хоёлаа эндээс эхлэе. Энэ нөгөө төвчрөл бууруулах гарцаасаа эхэлж. За төвчрлээс эхлэе. За
төгжрлийн эхлээд суурийг нэлээд хаа. За ер нь болох би 2008 он гэдэг нэг тоо тавь. Ингээд юу 18 жил. 18 жил. 2013 оноос хойш 13 жил. За 4 улсын хурлын тогтоол 4, засгийн газрын тогтоол 5, олон улсын судалгаа 30, хамгийн сүүлийнх нь Дэлхийн банк. 2020 баг 6 он татлагдсан байна. Сая тэгсэн чинь 5 оны сүүлээр байна. За төгжрлийн нөлөө. За 34 мөн. За би юугээд 35 л хичээд байгаа. 34 тий. 34%. За би айгу муухай очсон шүү манай. Юу нэ яарч зэрэг. За төгжрөл дээр 2008 оноос хойш Улаанбаатар хотын 2020 ерөнхий төлөвлөгөө 2030 2040 гэдэг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө. Хамгийн анх 2008 онд Улаанбаатар хот ер нь бол авцсан машин ихсэх гээд байна, төгжрөл ихсэх гээд байна гэдэг замуудын судалгаа хийчихсэн. Улаанбаатар хотын хот байгуулалт тэгээ бодлон судалгаа шингийн хүрээлэн гэж байна. Энд дэр ингээд судалгаа тооцоолоод хийчихдэг. Мэргэжлийн үнэс програмтай. Олон улсын програм. Тэгээ ер нь тооцоол хийж байгаа хотыг ер нь ийм тойрог хэлбэрийн замуудаар хөгжүүлье гэх. 16 тойрогч төлөв хөтөлөө. Манай давгаа дарга гэдэг одоо нийслэл хамгийн удаан ажилласан судалгааны хүн байж хуучин хурлын дарга бас 16 тойрогч бүсч хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд 2008 оноос хойш судлагдж байгаад 13 онд хамгийн анх албачаад наривсан төлөвөө тараас зураг мураг гэж баталгаад өнөөдөр 13 жил явхад улсын хурлын 4 тогтоол, засгийн газрын 5 тогтоол, олон улсын 30-аад судалгаа. Хамгийн сүүлд Дэлхийн банк Urban Mobility Strategy, Urban Transportation Strategy гэж сая энэ оны ихэрл өнгөрсөн жил батлагдсан. Тэн дээр хүртэл ингээд байж байгаа. Тэгэхээр тэрүүгээр ингээд энэ олон хүмүүсийн судалгаагаар 18 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төгжрөл хамгийн нэг номер эдийн засгийн хувьд газар зүйн хувьд нөлөөлөхөөр төсөл юм байна гэдээ ингээд урдуур явж байгаа энэ зам. Энийг 2013 онд Алтан уян ерөнхий сайд Монгол улсын засгийн газрын ингэр дээрээс эдийн засгийн сайд Татвар сайд өөрөө байхдаа эдийн засгийн хувьд өөр өгөөчтэй учраас туулын голоо дагаад хойд хэмжээгээр нь олон улсын хурдны замыг бид нар барьж байгуулах нь эдийн засгийн төгжрөлийн үед хэрэгтэй байна гэж ингэж яг өөрөө хэлжсэн их хурл дээр ингэж одоо өргөн барьсан хөтөлбөр байж байгаа. За тэр Бацбаяр дарга одоо юу гэж хэлжсэн бэ бол Улаанбаатар хот манай Улаанбаатар хотын их тайвны өргөн чөлөөгөө дагсан юм хэвтэй хот гэдэг. Тэгээ Монгол улсын хаяг төв цэг дээр байдаг. За Улаанбаатар хот бол Монгол улсын дөрвөн цэгт байдаг учраас баруун талаасаа хойноос урагшаа нэвт холбодог. Баруунаасаа зүүн ингээд их тайвны өргөн чөлөө уулын зам одоо ачаал явж байгаа юм. Монгол улсын төвд байдаг ийм хэвтэй хотоо. Тэгээд хойтлоор их уултай, уртлаар их уултай, архитектор төлөвлөлтөд голоороо ийм нам учраас туулын голоороо урсж байгаа ийм чиглэлийн хот учраас хэвтэй чиглэлд их хөгжсөн. За хэвтэй чиглэлд хөгжсөн хотын замын үндсэн ачаал нь хэвтэй чиглэлд явдаг. Аа. За тэгээд дээрэс нь олон улсад яагаад ийм хурдны замууд хийдэг вэ гэвэл хотын энэ захаас энэ зах хүртэл хойж байгаа хотын төвөөрөө дайр дандаа ингэж явдаг. За сүүлд бол жижиг замууд нэгдээд урагшаа хошиж хачаал буурж байгаа. Тэгэхээр манаагаас ийм хэвтэй одоо ийм чиглэлийн дагуу хот учраас үндсэн хөдөлгөөн хэвтэй чиглэлтэй дандаа гэж явдаг гэсэн. Хөрч хэвтэй чиглэлтэй. За. Тэгээд дээрэс нь хойноос орж байгаа машин баруун талаас ингэж орж хэвтэй чиглэлд орж ирдэг. Зүүн аймгаас орж байгаа нь орж ирдэг. Улаанбаатар хотод урдаас орж байгаа нэг бол зүүнээсээ нэг бол тойроод нисхийн чиглэлээс орж ирээд Улаанбаатар хотод орж ирэх хэвтэй хөдөлгөөнд орчдөг. Яг хэвтэй хөдөлгөөнд ордог бол яг энэ богд уулын гол хийдэг. Тэгэхээр богд уулын ингэж нэвтэж чаддаг буюу энд нэг том уул байгаа. Хойдолд долоон буудлаас бусад газарт ингэ битүү учраас Улаанбаатар хотыг ер нь ингээд дөрвөн зүгээс орж ирэх хэвтэй хөдөлгөөнд оруулцдаг. Тэгэхээр ингээд үе үеийн энэ олон судалгаан дээр олон програмаар хийж үзэхэд хэвтэй чиглэлийн хөдөлгөөн маш их учраас гэд мэргэжлийн хүмүүс нь гарч ирээд мэргэжлийн програм дээр тооцооллуудыг хийж үзээд Улаанбаатар хотын төгжрлийг авах хурдан хүрэх боломжтой энэ хот бол чиглэл бол энэ хэвтэй чиглэлийн хөдөлгөөн байна гэдэг тооцооллыг хийж одоо энэ Герман улсын гаргасан PTV Vision гэдэг програм одоо ихэд хамгийн өргөн ашиглагч байгаа. Замын юу гэдэг симуляц хийдэг. Би яг танд нэрийг ингэж бичиж өгч. PTV хаа. Тэгээд Vision гэж байгаа.
визиум гэж байгаа. Ингээд нэг юм 8-9 төрлийн програм байгаа. Энэ одоо дэлхийн хот төлөвлөгчдийн хамгийн өргөн ашиглагддаг замын ачаалт тусдаг аппликейшн. Дэлхийд хамгийн өргөн ашиглаж байгаа. Тэгээ энэ дээр хоёр аргаар бодож болдог ачааллыг. Нэг нь болохоор хотын бүх хүүхдүүдийг бод математик загвараар хүн амын эдийн засгийн өсөлт төвжирлийг тосно. Нөгөөх нь яг ингээд нөгөө муул зургууд дээр судалгаа хийгээд тэрийг ингэж судалгааг төвчилж байгаа. Бид нар хамгийн сүүлд өргөн хэмжээний судалгааг 2020 онд хийсэн байдаг. Энийг өвдний судалгаа гэдэг. Тэгээ тэр өвдлийг ордог. Нөгөөх нь математик аргаар. Тэгээ энэ хоёрын тэр хоёр дээр хийсэн тооцоолоос бид хүн амын хөдөлгөөний машиныг тооцож үзээд байгаа гэсэн. Одоо бидээс нь гаргаж ирээд байгаа судалгаа. Тэгэхдээ энэс гадна страта эдэргээд олон төрлийн өргөн бус ашиглагддаг програм хангамжууд байгаа. Энэгээр давхар хийж байгаа. Тэрийг үгүйсэхгүй. Гэхдээ хамгийн өргөн байдаг нь бол энэ хоёр шүү. За та бас шалгаад үзэж болно. За тэрүүгээр яг гарч ирсэн судалгааны үр дүнгууд одоо энэ ч ингэж гарч иж байгаа. Хоёул амар товчхон хариулахгүй бол ажлын цаг дуусаад цаг 10 минут өнгөрсөн байгаа. За юу яа. Товч хариулъя. За тэрүүгээр хамгийн сүүлд 22 оны камер өгдлийг нийлээд ингээд ачааллуудыг гудамжаар нь бууруулж байгаа өгдлүүд ингээд тавьсан байж байгаа. За ингээд дээрээ гудамжаар ингэж нөлөөлж байгаа гэдэг. Тий. Эний нөгөө дата өгдлийг бол дахиад би юу гэж болно? Манай дээр програм дээр ажилладаг залуучуудад очиод энэ өгдлийг ингэж оруулаад ингэж гарч ирд юм аа нэг юм. Харж болно. Төгсөлттэй холбоотойгоо сэдвийн мэдээ авцгаая. Тий. За ийм Зарим хүмүүс бас асуулт хэлдэг. За асуулт нь хаана? ингэж харах уу? аха. Хаана? За ингэж нөлөөлдөг учраас За 34% гэж хэлээд байгаа. Тойрог нэгтэйг нийлэх юм бол 50% хүрэх боломжтой гэж гарч байгаа. Тэгэхдээ бид нар энэ чинь 3 4 програмаар энийг бол энэ дээр бид нар өвдийн матрицыг хийснээр үзэж байгаа. Маш математик загварч юм. Улаанбаатар тоон үзүүлэлт хийсэн 2 арга бодож үзээд байгаа. Тооцоолоо. Тэгээд нэг газар биш бид 3 4 газар хийдэг тусдаа. 3 4 мэрэгчлэлтэнгүүд. Тэгэж ингэж амар царай мутаа гарч байна. За тэгэж ингэж байж байгаа. Та энэ дээр өсмөсөн өөр янзмаар хариулт байна. Асуулт байна уу? амар царай мутаа гарч байна. За Тэгээд түүнээс гадна бас яг олон улстай болохоор ийм энэ чинь нөгөө нэг уул нь бол олон улсын хэлгээр экспресс байхгүй юу? Монголоор бол туушин юм билээ. Зарим юм дээр бүхэ гэж хэлдэг. Нөгөө бүхэ гад дээр экспресс гэдэг утга нь хурдан гэдэгтэй биш зогсохгүй явах гэдэг утганд байгаа буюу гэрлэн төхөө уулзар байхгүй. Буюу тэгэхээр хөдөлгөөн шууд нэгтвчдэг 6 орц гарцтай. Тэгээ хүссэн газаасаа ороод гарчдаг ийм байж байгаа. Тэгэхээр энийг экспресс вэ гэж. Монгол хэлэн дээр яг туушин гэж байгаа нь хурдны зам, туул хурдны юу? зам л хийж байна. Туулын хурдны зам гэж явцсан учраас анханасаа бичиг үнэтэй нэгэд ингэ явцсан. 13 тэгээ томьёолсон шүү дээ. Юу яг нэг асуултанд 2 минут хариулахаар цаг гаргав. За тэгээ би нөгөө үндэслэлтэй хариулах гэдэг ингээд нөгөө баримттай ингэж явуулаад. Тэ нэр ядаж жоохон эрт ирчихгүй. За тэгэхээр бид надад бас хэвлж авчираагүй шүү дээ нөгөө авцамын урьдчилан төв юм аа. Окей би дараа нь бол завтай зайтай байгаа юм чинь. Завтай байгаа юм биш үү те? Ер нь бол манай энэ үгүй. завтай байгаа юм те. Окей наадахыг чаавмаар байна. Энэ одоо тэгтээ товчхон л юм биш үү нөгөө нь. Хэдүү утсан. 3 юм байна. Хэдүүс самбараа жоохон ийшээ болчих чинь. Хаашаа аха биш үү. За нэг юм асуултууд ирсэн байна. Шууд нэг цаг зам төрийн хөгжлийн төв мангалын ерхий дүгнэлт. Ингээд тань руу явуулчих. Окей. Юу ачаа тэгээ наадахыг чаавч задлж хармаар байсан. За одоо хоёулаа 2 минутанд хариулж шүү заяа. Яг нэг суйртай хариулахгүй болохоор шууд ингэ яачих. Уг нь та ирнгээ мэдсэн бол бид бас ажиллаа төлөвлөөд басны нэг хитэн цагт яах вэ хөө бэлтмээрс юм аа тэгээд ямар ч бэлтгэлгүй ингэ шууд лайв дээрээ ороод ирэхээ. За юу нэг юм асуулт ирсэн байна. Нэг иргэний усны газар өсөх баяр чамц гинэ. Усны газар ойн газар туулын захиргаанаас авсан зөвшөөрөл нь хаана байна? Нөгөө бонуу биш үү гинэ. Тэр нь хаана? За тэр байхгүй яг би одоо юм шүү дээ. Таныг нисч чадахгүй гэхээр чинь би ихлэ нисч чадахгүй гэж хариулна шүү дээ, тий. Тэгэхээр усны газар зөвшөөрөл авах хэрэг байхгүй. Хуулиараа би яг тэрийг тайлбарлаад байна. За. Ойхоо ийм байна. За ажил эхлэхэд EPC гэрэн дээр эхлэхэд өөрөө нарийн зураг гэдэг учраас байгаль орчны төлөв байдлын үнэлгээ EPC гэрэний юу тэзүү энэ хоёр хад ажил эхлүүлдэг. Шууд. Угаасаа зохих холбогдох хуулиар. Яг туулгал бол онцгой л доо. Одоо энэ үгүй туулаар хичээгддэг энэ гэдэг л. Одоо би яг тэрийг тань тайлбарлана юм. За тэгвэл одоо энэ дээр болохоор чинь бүр байгаль орчны наривцсан үнэлгээ гарцсан буюу нөгөө наривцсан зурган дээр хийгддэг наривцсан үнэлгээ нь 2 удаа гарцсан байж шээ. Энэ 13 оных ч байна. За энэ байгаль орчны наривцсан үнэлгээнд дээр юу гардаг вэ? Энэ байгаль орчны яамаар гардаг. Байгаль орчин уурын амьсгалын яамаар батлагддаг. Яг яамаар батлагддаг вэ гэвэл энэ дээр цөөн усны асуудал шүү. Энэ дээр ус, агаар, хөрс, ургамал, амтан гэхэд ингээд 6 том сэдв байгаа шүү. Эний бүх эрдэмтэд суугаад энийг баталдаг. Буюу энэ уснаас том асуудал тэр чинь амтан ургамал гэдэг. Тэгээ энэ 13 онд хүртэл батлагдсан байсан.
Үндсэн тараас бол өөрчлөгдөв шүү дээ. 13 13 онд энэ 26 онд батлагдсан. Тэгээ 13 оноос эхлээд яриа. За За шийдэгдсэн юм дээр. За 13 за энэ асуулт 13 онд ингээд бүх эрдэмтэд нь ингээд тараа. Биологч, химч гэж ингээд бүгд ингээд ажилтсан байж. Энэ танд хоёр хүний гарын үсэг хурамчаар зарцсан биз дээ. тэр компани өөрийнх нь асуудал төлөв байдлын үнэлгээнд дэр гэсэн. За энийг ингээд усны дүгнэлтэнд байгаа. Танах бол үзээд тэрийг нь Тэр манад хамаагүй хуулийн хэмжээнд манад хамаагүй асуудал юм чинь. Тэр компани дотоод асуудал гэхгүй. Тий. За би энэ дээр ингээд би танд газ нөгөө юуг нь харуулдаг юм. Усанд үзүүлэх нөлөө нь 13 онд ямар байсан ингээд. Тэр чинь гүний ус мус яагаад байгаа юм. Би одоо танд усны газар зөвшөөрсөн юм харуулах гэдэг шүү дээ. Энэ усных нь юу нь хэдгээр утсанд байлаа? өсөх баяр жамц гэдэг иргэний асуултанд хариулж байна. За гэж байгаарай. Одоо нөгөө баримттай үзэх гээд энэ дээр чи нөгөө гүний ус мус Цаг тус. цаг дууссан уу? Энэ хоёул хоёр хүн дээр багтахгүй юм байна л да. Та юу ачих? Энэ лайв дуусангуудаа энэ холбогдох нөгөө энд асуултанд дурдж байгаа. Гэтэ материалаа олж амжаагүй юмудаа тэмдэглээд байна. Хөрсөнд нөлөөлөх нөлөө гэхээр чинь голын голдол орчимд эдэргээд ингээд баг дунд ингээд бүх нөлөөллүүд нь байж байгаа. Ингээд бүх юугаар байдаг. Урмал 13 оноо. Тэгээд энийг хин хийсэн яагаад гэсэн батсан бүгд байж байгаа энэ дээр. Тэгэхээр ингээд баг дунд нөлөөтэйгээ бүх тайлангууд нь байж байгаа. Яг түнтэй ижилхэн түрүүний томьёо авъя тэр те. Сүүлийнхээ шинчилснийг бонууга би тэр юуг нь олцсон юм чи шидсэн бонуу дээр дараагийн асуулт нь туулын голдрол голын хөрснөөс хичнээн хөрс ухаж гадагшлуулах вэ гэсэн байна. Одоо яг нөгөө байгаль орчны яг гол асуудал байгаа. Тэгээд тэн дээр би иргэдэд хизээ сонсгол хийсэн бэ гэдэг рекорд шүрээ бас асуусан байна энэ лайвд. Яг юуныхаа хоёул ангил та нэг нэгээр нь асуугаад хариулаад явахгүй бол та ч нөгөө хариулах боломж та ингээд нэг асуултан дээр ойролцоогоор 10 минут хариулаад авахгүй. Яг энэ чинь юм байгаа. Та ингээд 2.3 их нэг их мөнгө. Их мөнгөний ард их судалгаа, зөв тооцоо, маш олон судалгаа эрдэмтэд ажилтдаг. Тэр бүгдийг үндэслэлтэй тайлбарлахгүй та чинь 2.3 км зам тавьж байгаа асуудал биш шүү дээ. Энэ сүүлд хийсэн судалгаа ингээд үндсэн агаар, газар, хөрс, ус, ургамал, амтан, нийгэм, асфальт гэдэг энэ дээр барилга өсөлтүүд бүх оноонотой нөлөөлөе. Тэгээд чанарт амар их нөлөөлөх юм байна. Улаан байгаад байгаа юм. Үгүй. Хамгийн их нөлөөлж байгаа нь зөвхөн ургамал дээр барилга өсөлтийн үед 8 л нөлөөлөх юм. Тэгээ энэ яагаад ингэж нөлөөлдөг вэ? Задгааг бол бүх ямар ургамлыг яаж устгаад байгаа ингээд энэ гарч ирнэ. Энийг нэг харуулчих болно. За ямар ургамал? Одоо ингээд барилга өсөлтийн үед 8 гэж байгаа. За байгалийн ургамлыг дүгнэлт төслөөс ургамлын бүрхэж үзүүлэх нөлөөлөл байдлын үнээс үзэхэд барилгын ургамлын үед 8 байгаад их нөлөөтэй гэж үзэж байна. Харин ашиглалтын үед ямар нэгэн байдлаар ургамлын нөмрөг 1 хувиар ургамал хөндөх устгах ажиллагаа явагдахгүй тул газрын гадуур ургамлын нөмрөг төлөвлөж байхгүй гэж дүгнэлээ гэдэг. За ягаад 8 босныг та өмнөхийг ингээ ухна гэсэн үг. Ингээд ухна гэсэн үг та уршин. Ягаад ямар ургамлын үеэр 8 гэдэг байгаа юм. За ингээд уршин та ингээд ухангууд хоёлоо дээр. За окей. Яг л нөгөө бургас маань байна тийм үү? За ингээд мод зодороо зайсангийн гүр орчинд ийм ургамал тайрна. Ингээд ингээд та за харуулчих ингээд яг бүх ингээд ургамлаараа аль эсгээр энэ хайлаас энэ томьёол юм шиг байгаа. Би одоо энэ мэрэгжлийн нарийн хүн биш болохоор энэ томьёолыг мэдэхгүй. Ийм төлөв ургамлууд ингээд таарж байгаа гэж юм шиг. Хэмжээнүүд нь устсаж байгаа. Модны өндөр хэмжээнүүд ингээд бүгд байгааз. Тий, энэ хэмжээнүүд дээр бүгд ингээд гараад ирчдэг гэсэн үг. За тэгээд нийт таарж байгаа ургамлын хэмжээ гол мол ан амт ингээд үүсэнд хичээлтэй амттай тий бүгд ингээд тэр үдээс судалгаа хит таарах уу байх тооцоо гарч ийн мэлхий хоёр эвдэлтэн шууд бүх энэ судалгаа мэрэгжлийн хүмүүс нь хийгээд энэ амттыг яаж хамгаалах асуудал их ямар амттад байгаа ингээд дүгнэлттэйгээ бүгд бадаг бүгд ингэ байж. Тэгэхээр нөгөө ерөөсөө ойн товчлоод хэлэхэд дүгнэлт авах шаардлага барилга өсөлтийн үед бол дунд нөлөөтэй. Ашиглалтанд орчууд бага нөлөөтэй. Тэг хий гэсэн дүгнэлттэй. Энд дэр чсэн хий. Тэгэхээр энэ өөрөө яг энэ сар та дээр яг энэ саяны дурдгцсан асуудлуудтай холбоотой материалуудын нөгөө та хурангуулаад тэмдэглэж өгөөрэй за. За одоо тэр Батбаяр даргын хэлээд байгаа усны газрын усны зөвлөл юун дээр тодорхойлт гардаг вэ? Хуулийнхаа хүрээнд. Хуулийнхаа хүрээнд гол ингэж байна шүү дээ, тийм. Гол бахаар голын энэ хажууд ийшээ ус хийдэг юм уу, ус авдаг байгууламж. Барих үед голын голдрол, голын гүний усанд нөлөөлөх төсөл арга хэмжээнүүд эндээс жишүүл авдаг. Энэ юу вэ гэвэл газар тариалан. Газар тариалангийн худаг. Тэгээд энэ дээр хийж байгаа юунууд ордог. Боомсон нөгөө нуур, хиймэл нуур, газар тариалан, дээрэс нь худгууд
Яг бол эн чинь өөрөө энэ голын урсц голдрол нөөцөнд шууд нөлөөлдөг. Гүүр замууд авдаггүй. Монгол улсад байгаа бусад гүүр зам би айгүй хариуцлагатай харж байгаад хэлчихэ. Бусад гүүр замууд усны газраас усны зөвлөөр орж өгшөөрл авдаггүй. Яг тэгвэл дэлхийн дахинда гол байх нь үнэн, гол байгаа хот байх нь үнэн хүн амьдэрдэг. Гол дээр гүүр тавих нь үнэн. Гүүр нь ингэж байж болно, ингэж байж болно. Дагаад хэсэгчлэн ингэж байдаг. Тодорхой хэмжээний шонс багнуудтай байдаг. Бүхэл гол дээр гүүр байгаа шүү. Тэгэхээр энэ усны газрын юугаараа хуулиараа бат хоёр дараараа залгаад сууч. юунтай авдаггүй. Авдаггүй ийм байж байгаа. За ойн газар, усны газар эдгээр энэ байгаль орчны төлөв байдлын үнэлгээн дээр энэ дээр нь оролцоод энэ мэрэгчлэлтэнгүүд нь зөвлөөр батлаад. Хэрвээ усан дэм агаард хортой юм байна гэвэл арга хэмжээнүүд энийг заавал заашгүй аваа гэж ингэ шаардлага тавьдаг гэсэн. За энэ асуулт ингээд дуусчихин. За дараагийн асуулт туулын голдрол голын татам шин төрснөөс 305,000 м3 хөрс зөөнө гэдэг шууд экологийн сүрлээ гэсэн байна. Энэ 305,000 м3 хөрс зөөх үү? За би бас яг энэ дээр бол хөрс зөөх юуг нь хараагүй. Тийм үү. За тэгвэл уулын замтай нийлэх үн зам. Уулын замтай нийлэхгүй. Уулын замын туул голынхаа хойд хэмжээрээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг за Туулгын ой савгаар бол ямар нэгэн байдлаар мэддэг юм байлээ. Тэгээд биднэрт зөвшөөрөл байна уу гэж асуугаад зөвшөөрөл байгаа гэсэн бол холбогдох хүчин баримтаа эргүүлээч гэж одоо хүртэл эргүүлээгүй. дахин цацтай газар бас тодорхой хэмжээнд хамаарч ирсэн шүү дээ, тийм. За энэ юм байгаа. Мэддэг юм бол Туул голын ай сав. Тэгээ богд уулын дахин цаацт газар гэдэг тийм бусад ойлгоо. Туул голын ай савын газар болохоор туул голын дагуу туул голын ус хориотой бүсэнд хамаарагдж байгаа аж ахуй нэгж туулын голын бохирдол унтны усны нөөц голдролд нөлөөлөхөөр байгууллага дээр зөвшөөрөл тооцоо хийж энэ аюулгүй байдлыг хангадаг. Бид нар бол байгаль орчны яамн дээр миний бие өөрөө ахлаад өнгөрсөн жилийн сүүлээр яг энэ усны газар туул гол богд уулын сав бүгдэн дээр нь бид нар Улаанбаатар хотын богд уул туул гол устай холбогдлолтой 12 3 танилцуулга хийсэн. Тэр хэмжээнд ихэнхдээ мэдээллүүдийг өгсөн. Яг хуулийнхаа дагуу эхлэхэд туул голын ой сав газраас эндэгүүр очиж гүүр зам байгууламж дээр зөвшөөрөл авах гэсэн зохицуулт байдаггүй. Хэрвээ би голын хажууд худаг хийх гэж байгаа. Эсвэл голын хажууд усалгаа танилцуулах хэрэгтэй мэлэн шүү дээ. Тэгэхээр тэр зөвшөөрлөө эргүүлээч гэхэд эргүүлээгүй байна. Юуных нь туул голын ай сав газар богд уулынх усны газар эд чинь өөрөө байгаль орчны яамны том зөвлөл дээр хамаарах хүмүүс нь байгаа. Тэр зөвлөөрөө хилцээд одоо Монгол улсад барилгын тухай хууль, авто замын тухай хууль Монгол улсад маш олон гол дээгүүр гүүр байгаа, гол дээгүүр зам байгаа. Тэрний зөвшөөрлүүд одоо байгаа Монгол улсын хуулийнхаа дагуу байгаль орчны наривчсан үнэлгээг байгаль орчин уур амьсгалын яамны дэргэдэх шинжлэх ухааны технологийн зөвлөлөөр хилцэгдээд албажаад ерөнхий дүгнэлтээ аваад гардаг. Тэрний дараа ажил эхэлж болдог. Туул гол усны зөвлөл дээр болохоор гол дээрээс би ус татах байгууламж эсвэл би эндээс нь газар тариалан хийж ус авах гэж байгаа, ус өгч байгаа. Энэ хэсэг дээр нь би нуур хийх гэж байгаа. Ийм тохиолдол дээр тэр голын үндсэн урсгал доогор явж байгаа нөөц голдролыг өөрчлөж байгаа. Гүүр замууд чинь гол дээгүүр гатлах зориулттай болохоос биш. Тэр голын усанд үндсэн нөлөөлж усын авд татгаж байгаа инженерийн усны байгууламж биш. Ийм учраас 2000 хуулиараа 2000 тийм. Та яг зүгээр орохгүй би айгүй хэрэг орохгүй мэдээ. Та яг жоохон юугаар орохын билээс 2000 суурьа тайлбарлаач. Би нөгөө таад гэж жоохон дундын өнцгөөс асуугаад. Та ингэ хөдөлж асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр би хөдөлж энэ хүнийг нөгөө шууд ихлэ та төрхтөө хулгайч төрчихсөн юм билээ шүү дээ гэж энэ айгүй муухай асуулт байхгүй. Би тань тайлбарлаад өгье. Харин гараагүй би тань тайлбарлаж өгөх шүү дээ. Надад цэгэр маркер байна. За энэ ингээд голын голдрол ус урсж байгаа хэсэг ингээд за. За хоёул цэнхрээр голоохон голдрол зурдаг шүү дээ. Энэ ингээд нэгдүгээр татам, хоёрдугаар татам, за ингээд хоёр голоор татам. За энэ нь болохоо жоох ингээд ич. Энийг динж гэдэг. За үндсэн гол яг хэвийн урсж байхдаа хэвийн урсж байхдаа та асуусаач би танд хариулна шүү дээ. Хэвийн урсж байхдаа гол энэ голдролоор л урсна. Гол татан гэдэг нь ямар учиртай юм бэ гэвэл гол үерлдэг ч юм уу. Үерсэн үед
хамаарагдж байгаа энэ эсийг 1 2 дугаар татам гэдэг. Ягаад 1 2 дугаар татам гэж хэлдэг вэ гэвэл хэмжээ нь өөр, энэ дээр ургадаг ургамал нь өөр байдаг. Чигшлапгаас. Тэгээ өндөрчлөлт нь өөр учраас 1 2 дугаар татам гэдэг. Ингээд нэрлэлцээ. Динж гэдэг нь болохоор яг энийг хашиж барьж байгаа эндээсээ чиг авдаг ургамал. Тэгээ хүмүүс энийг одоо мэрэгжлийн хүмүүс голын татам динж голдрлыг юугаар ялгадаг вэ? Татам динжийг болохоор ургамал тэгээд өндөрчлөлтийн хэмжээ наад энэ бол голын татам хэсэг байна. Энэ бол динж хэсэг байна гэх. Тэгээд хөдөө дээрээ хүмүүс явхдаа голын татам динж дээр газар байгаа зэрэг ургамлын хаар мэддэг учраас хондог байсан. Яагаад гэвэл хэрвээ тэнд хоноод нутагч ивэл үер ирүүл шар усны үер ирүүл голын татам дэмж дээр учраас үер хамрагдах магадaltaй учраас монголчууд дээрээ ургамлыг хараад ойлгочтой байсан. Туулын хурдны замын хувьд нийт 9.8 км буюу 9.9 км гүүрэн байгууламж, голын хэсгийн 7.2 км нь гүүрэн байгууламжаар байгаа хэсгийн 15 баг нь голын яг голдрол дээр буюу тэр нь юуны маршлын гүүрний орчимд 15 баг нь ингээд 3-3-аар ингэж голын 15 секунд үлдлээ. голдрол дээр таарж байгаа. Бусад нь ингэж гараад ойролцоогоор 600-700 м нэгдүгээр татамдаа таарад бусад хэсэг нь 2 дугаар татам руу ороод 2 дугаар татам дижд хоёрын голоор хөвж байгаа. Гүүрэн байгууламжаар тэр. Тэгэхээр яг энэ зурган дээр харж байгаа энэ хэсгийн Таны цаг дууссан байгаа шүү. За. Дараагийн асуулт руу орчих. одоо яг энэ бодит зураг. Яг бодит зургийг харуулчих. Хэдүүлээ энд хоноод лайв юм уу? Бөөнд ончоо хоноод лайв тоо. За яг энэ хасж байгаа Асуулт нь энэ 3 багны хэсэг голынхон голдрол руу орж байгаа хэсэг байгаа. 15 баг нь. Тэгээ бусдууд нь ингэж захалж гараад 700 м ингэж захалж байгаа. Тэгээ ингээд 2 дугаар татам динж хоёрын дундаа явчих. Хоёртлаа. За тэнгууд та энийг хортоо гэж хэлвэл үгүй. Үгүй. Би үгүй гэж хэлнэ. Одоо энэ бусад хүмүүс маргаараа. Гол ингэж байж штэ тэ. Дэлхийн одоо Монгол улс дэлхийн бүх хотууд гол байгаа. Гол дээгүүр гүүр барина даа хоёлаа. та хоёр ярьж байгаа үзэл. Гүүр барихад ингэж гүүр тавиад энэ дундуур угаасаа ингэж нэг юм багнууд тавьдаг. Тэгээ гол дээгүүр гүүр байдаг нь үнэн байдаг. Гүүр өөрөө тулгууртай байдаг. Энэ дэлхийн бүх улсуудад юм. Тэгэхээр энэ дээр хор өнөөлийн судалгаа, усны зөвлөөс тайлбар авдаггүй. Энэ зүгээр гол дээгүүр ингэж гүүргээр авдаг. Тийм үстэй. Үгүй мүү? Олимпийн гүүр, их тайвны гүүр, наадамчны гүүр та хөдөө яваад гүүрэн дээгүүр гардаг үстэй. Гол нь нөгөө туул гол руу орж байгаа юм л. Бусад голууд манай захын гол дээр ч гүүр байгаа, туул гол дээр ихэн дэрнж гүүр байгаа, сүл дэрнж гүүр байгаа. Дандаа л гүүр байгаа шүү дээ. Энэ Их тайвны гүүр яасан, наадамчны гүүр, энэ замын тэзүүг ямар компани боловсруулсан юм бэ? Улаан уртны замын тэзүүг. тэзүүг Тэндэрт нь ямар компани яасан юм бэ? тэзүүг Улаанбаатар хотын хот судалгааны хүрээлэн хийсэн. Юу тэндэрт нь ялсан гэдэг компани нь Энэ тэзүү хийсэн компани. Хот төв судалгааны институт эдгээр. тэзүүг нь үү те? Тийм энэ. Энд нэг юм мэдээллүүд ирээд байгаа юм л да. Энийг харин тодруулчихъя гэж бодлоо. Энэ улаан уртны замын тэзүүг боловсруулах тендерт авангард дизайн, уран дизайн and инженеринг компани шалгарсан байна. Энэ компани хувьцаа эзэмшигчээр таны эхнэр анх туяа бүртгэлтэй байсан боловч удалгүй нэрээ асуусан байгаа нь ямар учиртай вэ гэдэг асуулт ирсэн байна. Туулын хурдны замын тэзүү Энэ компани биш энэ хот төлөвлөлт Улаанбаатар хотын харьяа институт энэ дээр ямар ч хамаа байхгүй бүтээлэг манай хүн судалгаа хийж байгаа докторийн хүн хот төлөвлөлтөөр судалгаа хийдэг. Одоо яг гар үсэг тамхтайгаа энэ бич. амар төвшин долгор сүрэн. Ингээ хоёр хүний гар үсэг. Өөр байна. Яг энэ ингээд нүүрэнд ингээд цаашаа судлаа хийж байгаа. За тийм. Үндэслэх хурдл мэдээ. Сэлб дунд голын ажил дууссан уу гинэ? За хэдүүлээ юу ачи хамааралгүй яг өнөөдөр туулынхаа сэдвүүдээр л явчих. Бас нөгөө голын асуудал шүү дээ. Ер нь бол тийм. Яг хэдүүлээ сэдвүүдээ байгаа. Тэрөө тэн дээр юу дуусах байгаа. Нөгөө нэг галангаас ингээд дээш нэг бетонын юм хамгаалчиг юм хийж байгаа шүү дээ. Хоёул нөгөө энэ ч өшөө миний яри гэсэн өөр сэдвүү зөндөө байгаа байхгүй туулын хурдны зам дээр. Тэр хэдүүлээ нөгөө юу яа. Хамаагүй ингээ өсөрж яваад байвал юм уу дуусахгүй ч туулын туулын хурдны богинохон зам дээр. хариуцлал хэдүүлээ бас битэд бас ингээд нөгөө ажиллаж дуусчаад тарах гээд байгаа байхгүй толгойч өчлөө цаг 30 минут баг За туултай холбогдолтой өөр асуудал. Саяхаа хугацааг хараад өгч байна. За тэгэхээр цаг 30 минут болж байгаа юм. Ингэнэ. За хоёлаа энэ хоорондын асуултуудын нэгтгэж зарим нь нөгөө нэг туулын бургас өтсөн гэж үнэн үү гэдэг мэдээлэл хаа. За өнөөдөр ингэсэн байгаа. Бургасны талаар өнөөдөр хотын дарга төрөөхөн өдөр Монгол улсын
одоо бургас ой модны мэрэгчлэлтэнгүүтээ мэдээлэл өгсөн байгаа. За миний энэ тэзүүн дээр суулсан мэдээлэлээр би хэлэхэд ойролцоогоор миний ойролцоогоор мэдээ 31 га мод бүхий урмал таарж байгаа нөлөөлж байгаа. Үүний 50% нь улаас. 50% нь бургас гэж би уншсан юм мэрэгжлийн үсээс. 50% нь бургас нь шүү дээ, тэ. Бургасны дундаж наслалт 38 жил байна. Дундаж мөчр нь 16 ширхэг мөчөртэй байна. Улаасны дундаж наслалт 50 жил хүрсэн байна. Голын диаметр хэд вэ? Би тэрийг мартчихчих. За, бургасны хувьд дундаж наслалт 38 жил гэдэг бол маш өндөр өө. Өндөр. Яг үндэ. За, ингээд энийг мэрэгжлийн үнээс нь өнөөдөр ярьсан. Тэр мэрэгжлийн үнээсийнх нь мэдээлэлээс хотын даргын таад юмнаас. За, яг би модны мэрэгжлийн дээр дурдсан нөгөө 500 тэрбум төгрөг байгаа штэ 25 онд гэсэн. Тэгсэн энэ дэр ингэнэ урьдчилан мөнгө өгсөн компани зөвхөн тэр мөнгийг авахын тулд дөрмийн сангаа нэмээд буцаад бууруулсан байсан ямар ч хэрэгтэй вэ гэдэг асуулт ирсэн байна. Тэр нэр дөрмийн сангаас ямар ч хамаахгүй. Тэр компани шалгараад хуулийн дагуу банкнаас даатгалын компаниас баталгаа өгөх юм бол банк би баталгаатай болчлоо гэд би мөнгөө шилжүүлдэг. Ийм хуулийн зохицуулалтаа тэн дээр ямар ч эрсдэл байхгүй. За, одоо хоёлаа эргээд сэдврүүгээ ороод би бас нэг юм асуучмаар байна. Бид нар нөгөө нэг юм баахан мега төслүүд яриад нь штэ. Тэгтэл хоёул туулын ордны зам дээр л. Тэгэхгүй нөгөө дуусахгүй болчих гээд байна. Туулын ордны зам дээр өөр асуудлууд байна. Би бүгдийг дахиад байна. Гэтэ туулын ордны замаас гадна та нэгэн хотын орлогч энэ алтан боломжийг ашиглаад би бас танаас энэ үгүй би та урах юм бол би одоо 7 хоног бол ирчихэ. 7 хоног болгон ирээд хоёлаа ингэ давхирч. 7 хоног болгон ирээд Тарамба, метро, тойрог 1, тойрог 2, Сэлэв, Хүннүү хотын бүтээн байгуул, Эмэл хотынх, Дүүжин тээвэр, BRT тусгай замын автобус, Хүннүү хотын ариутгах татварга тустай байж байгаа. Дээрэс нь өөр юу гоо лээ. Тэгээд энэ туул ингээд 16 мега төсөв тодорхойлж 24 байж байгаа. Туул болсон зөвхөн байна. Тэгээд тэрийг би та үсэх юм бол 7 хоног болгон ирээд мэдээлэл ингээд өгч болно. Одоо бүх мэдээллүүдийг та манайд тэгээд тэгээд би баримттай юмнуудыг ингээд танд ингээд баримттай нь хүлээлгэж өгөөд харж ий. Тэгэхгүй бол одоо нийгэмд хүмүүс юу яваад байна вөхөр худлаа одоо ингээд жүжиглээд улаан цагаан камер ашиглаж ингэж дайраад манай ардс номын тэр залуучууд бол 24 ондынхоо өөрийнхөө мөрийн хөтөлбөр дээрээ хийнэгээд туулын ордны замаараа байгаа штэ. Их хурлын сонгуул дээр оруулчаад өөрснөө хийчихсэн. Одоо хийх чинь ингээд туулын дээр орохдоо тойрог зам гэж оруулж ирсэн. Туул яг ингээд нөгөө хилцэх асуудал наривчсан танилцуулга бол байгаагүй гэд зарим гишүүд бол ч тэр мэдээлэлсэн л дөө. Чуулган дээр ямар концептээр оруулж? Чуулган дээр биш нөгөө байнгын ороонууд дээр орсон. Байнгын ороонууд орсон уу? Тэгсэн. Тэгээд концепц нь юуны концепт нь? Одоо туулын урдны замаараа зам гэж ирсэн юм уу? Туулын урдны зам. Туулын урдны зам гэж. Нэгсэндээ энгийнээр бол тойрог зам гэж ойлгоод одоо хотын доторх төвлөрсөн төвчрлийг сааруулнаа гэж л ойлгосон гэж хараад байна. Туулын урдны зам бол ингээ 32 км. Тойрог 1-р зам бол ингээд, тойрог 2-р зам бол ингээд. Бүгдээрээ 6 гинэ. Экспрессвей. Ийм байж байгаа. Тэгэхээр нэг юм байгаад байна л да. За, та одоо энд бичих 2.3 их 80 туулын урдны зам. За. Одоо трамбетс гэж байна шүү дээ. Тий. Трамбаны хэд 300 за 2 шугам байна. 350 тэрбум мөн үү? 300 доллараар тэр. 350 сая доллар юм. 50 цагаа. Би нэг олон төсөлд очиж жоохон андарууд идэв шүү. Сая доллар тий. Тий. Тарамны 2-р шугам. Энэ 1-р шугам. 2-р шугам. Хойдын шугам нь өөр нөгөө шугам нь 275 байх хэвээр. Энэ нь болохоор Сүхбаатарын талбайгаас буян тухай, уртын чиглэлийн буян тухай. Энэ Сүхбаатарын талбайгаас 100 хойшоо. Энэ хэдээс хэдэн онд илээ? За, ер нь бол төсөл хэрэгжих хугацаа 28 сар хавцаа. Гэхдээ хизээ ихснээс шалтгаалж байна. Одоо та ингээ хүн маргаад одоо ингээд бид нар ингээд та ингээд тоо хэлүүлчингүүд дунд нь ингээд тендер гацаад маргаад хүмүүс ч өдөл чи хойшлоод байна шүү дээ. Тэнгүү тэрийг яахгүй хүмүүс худлаа хэлээ гэдэг байхгүй. Туулын урдны зам энд Трамп метроны яг метро доллараар 2.4 тэрбум доллар. Метро 17 км. 19.9 км. 17 буудалтай. Тэгвэл нөгөө Батүл даргын үед нэг юм жижигхэн галт тэрэг шиг юм явуулаад байдаг байсан шүү дээ. Та санаж байна уу? Юу үлээ дээ. Тэрэн дээр би өөрөө ажиллаж байсан. Рэл бас
Рэлбас 2012 онд онгорч ирсэн. Үгүй. Рэлбасыг оруулж ирж анхны асаас инженер нь би өөрөө. Би анх Улаанбаатар төмөр замд Оросын холбооноос төмөр замын дээд сургуульд мэрэгчлэр төгсөж ирээд би чинь метро таамбай үндсэн мэрэгчлэн баггүй тэрнээс. Тэгээ би ажиллаж хахад зүтгүүрэн депод ажиллаж хахад 2012 онд Рэлбас Ра 2 гэдэг. Ра 2. Рэлсэвэр автобус 2 гэсэн үг. Энийг анх Суудын богоно депод авчир тавиад даас нь зүтгүүрэн депод болж асаагаад тэгээд би хамгийн анхны асаалтыг өөрөө инженер багтаа хийгээд тэгээд Улаанбаатар хотын гол замаар хилж хэсэг явуулж үзээд нөлөөлөхгүй хүмүүс суухгүй байна гэж үзэнгүүтээ Улаанбаатар Дархан хоёрын хооронд хэсэг явуулсан. Өнөөдрийн байдлаар Ра 2 автобусны дугуй үлэгдээ дугуйгаа худалдаж авч чадахгүй бас гэж би ойлгож байгаа. Очоос тэгээд дээрээс нь эрэлт хөдөлгөөн байхгүй учраас Рэлсэвэр автобус Ра 2 Улаанбаатар төмөр замын 1520 мм-ийн цагаар явахгүй. Дээрээс нь зорчигч хөдөлгөөн маш бага учраас гол зам ачаал дийлэхгүй байна Улаанбаатар төмөр зам. Мөнгө олох харанхуй тачаагаар явж чадахгүй байгаад бага эрэлттэй Ра 2 явах нь өөрөө зурмгийн эдийн засаг үр гүйж учраас явуулахгүй байгаа. Ингээ олон асуудлаас Рэлсэвэр автобус Ра 2 өнөөдөр явахгүй байж байгаа. Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн хөдөлгүүр нь Герман хөдөлгүүр ийм 3 секцтэй. 3 секц юм тий. За окей, дараагийн Энийг би өөрөө яг асааж ажиллуулсан шүү. Би чи мэрэгжлийн хүн шүү дээ. Аха. Тий. Гайхалтай. За ингээ метро энд Трамп тэгээд тэнд юу туулын урдны зам энэ дээр одоо хоёлаа дүүжин тээвэр хийдвэ. Нийт өртөг. За дүүжин тээвэр юм. Энэ зуунаас явж эхлэн гээд ааш дээ ер нь тий. Дүүжин тээвэр хоёр улсын засгийн газрын хэлцээр тий. Франц. Тий, тэгээд эхнийх нь 64 болов би яг нарийн юу жоохон андуурд байж магадгүй байна. Нөгөө паунд 64 сая паунд уу? Тий. Тэгтээ эн чинь ингийн байгаа. 20 шугам хичээд яг эндээсээ эхнийх нь 48 санагдаж байна. 48. Яг миний 64 паунд. та нэг зөөр миний толгойд нэг 50 60 төсөл зэрэг байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би нөгөө тоо оромтой харахгүй бол яг чэжээр ихээр ингээд. Тэгээ нэгдүгээр шугам шүү. Энэ дээр нөхөн бид нар сая юуны гэрээсэн. 3 жилийн бараа материал тэгээд нөгөө зөвлөлт хүчлэгээ. Операшн ашиглалтын дээр. Тэр гэрэгийг сайн нэмж хийсэн. Тэрний нэмэгдэл сая 1.3 байсан. 3 сая паунд. Тэгээд үлдсэн мөнгөний 2 дугаар шугамынхын тэзүү их явчих. Нэмж зээл хэлцээрт. Тэгэхээр дахиад энэ өртөг нэмэгдэх нь шүү 64 сая маань. За дүүжин тээвэр. Энэ багж хүүгүү зээл юм бил. Ер нь хүү 0 гэж болохоор багж 100000-ны нэг ч илүү тийм үүтэй. За энэ төгжрлийн нэг юм багц. Одоо дараагийнх нь тэц 5. Энийг нийт. За төгжил дээр өөр болоог байгаа. Тарамбай нэг метро, туул, та тойрог 1 2 том тойрог 1 2 юм шүү. тойрог 1 2 байж гин. За олон түвшний уулзуур гэж байна. Олон түвшний уулзуурууд байгаа. Том 7 уулзуурууд өгч байгаа. За эдний өртөг хэдүүлээ. Тойрог 1 2-ийн өртөг. тойрог 1-ийнх нь 918 сая доллар. Өнөөдөр засаг дарга нээсэн. Олон улсын нээлттэй. За тойрог 2-ийнх нь шинжлэх ухааны технологийн зөвлөлөөр батламжтай авчаад барилга юу зам төрийн хөгжлийн төвлөрөөр өргөн баригдсан гэж байна. Аяг магадлагдаад гарсан өмнө хийсэн. Яг түр мэрэгжлийн байгууллага өөрсдөө засах эрх нь байж байгаа шүү дээ. Юу вэ? Олон түвшний уулзуур. 7-оос 9 шүү. 7 том барилт дээр. За окей. За одоо ингээд чин туул, тарамбай, метро, дүүжин дээр 2 шугамтай. 118 сая. Тэгээд ингээд доллар тий. Аха. олон түвшний уулзуур юуны энэ тойрог 1 2. Энэ болохоор тойрог 1 2-ын юм шүү дээ тий. Одоо энэ 7 юу ч нь уулзуур чинь. За энэ ингээд зурцл 80% явж байгаа учраас би яг баримжуулж чадахгүй. Би нөгөө зурцл нь явж байгаа юм. тий зурцл нэрсэн зурцл. Тэр нь гарч иж өртөг нь гарч ирж шүү дээ. Энэ бүгдийг нийлүүлэхээр ойролцоогоор хэдэн сая доллар вэ? За яг хуу доллараар ингээд зүгээр баримжаалъя л та хоёлоо. Нэг 3 орчим тэрм доллар. Тэгэхээр харин манай улсын нийт төсөв 36 их 80 нийслэх 1 жилийн төсөв. 1 жилийн төсөв шүү. Та эн чинь болохоор метро ч нь ер нь бол 6 жил. За та энийг тэгэхээр нөгөө онд амнуулах тусамд валютын ч юм уу ханш өсөөд юу бүтээгдэхүүний үн өсөөд идэг шүү. Одоо дэлхийд дахинд ямар эрсдэл үүсэж байна вэ гэхээр тээврийн зардал нэмэгдэж байна. Одоо энэ байгаа өртөгч нь дахиад тээврийн зардалтаа цохиулаа ахиа өсөөд ирвэл би танаас мөнгө өсөх вэ? гэрээгээр хаадаг гэсэн. EPC гэрээгээр. За тэн дээрээ тээврийн нөхцлүүдийг ярьдаг. Тээврийн нөхцлүүд байдаг. Та энэ бараа материалаа шууд Улаанбаатарт авах уу? Тээврийн нөхцлүүд. Тэгээд үнийн валютын өсөлт дотоодын үнүүдээ хааж өгдөг. Тэгэхээр бид нар их гэрэн дээр түгчсэн. За тэрэнд нөгөө талтаас яаж үнийн эрсдлийг хаадаг вэ? Урсгагийн сайн өчтдөг. Баталгааныхан дагав. Урсгагийн сайн өчөө нөгөө компани үйлдвэрлэдэг эхлээд бараа материалыг захиалцдаг. Бараа материалыг захиалцсан үед дэлхийн нийтэд хямрал баг гарах үед хамгаалагддаг. Төслөө мөнгө өгөөгүй бол үйлдвэрлэл эхлэегүй бол бараа материалын үн нэмэгдвэл та өчигдөр энийг цаад үйлдвэрлэлээ төмрөө 5 төгрөг авсан магаас 7 төгрөг. Та урьдчилаад 3 жилийн гэрээгээ хийчихвэл үнийн өсөлтөөс хамгаалдаг. Уул уурхайн том энэ төслүүд дээр
миний ойлгож байгаагаар энэ Камацу Риотинто хоёрын миний сүл сонсноо шүү 100 жилийн гэрээт. Тэгээ үнэ ингээд тодорхой хэмжээгээр ингээд холцсон байдаг. Үүнийхэн өсөлтийн хувьяасаа ингээд барьсан байдаг. Тэгэхээр тэр жишгийн дагуу барьж байгаа. Тэц 5 чинь 620 илүү 80. 600 60 сая доллар тийм. За энэ бол бидэнд маш хэрэгтэй. Бүрж энэ жил өөрсдийнхөө нийлүүлэх хувийн хвшлийн мегаватт 300 мегаватт 150 илүү тэр нийлэх ёстой тийм манай эрчим хүчний. Сая энэ өвөл нийлүүлсэн. Энэ өвөл бөөрөлжтийн 300 Багнуурын батарей өрөмтлөөрийн 350. Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2 төсөл. Хэрвээ 350 мегаватт энэ өвөл Улаанбаатарт арга хэмжээ авсан бол сая өвөл тог дасралтаар Улаанбаатар хотын 4/1 тэр жигээ тоггүй. Улаанбаатар номи тэндээс Улаанбаатар болоод ирж одоо нэг асуулт би энийг бүрстэ байж зургийг авах гэж. За одоо гүс нөгөө асуумаар байгаад юусе хариулахгүйсэн нэг асуулт юм. Автомаш хийсний төлбөр 5 дахин нэмэгдлээ. Улсын машины дугаар одоо 1.5 2 сая төгрөгөөр борлуулж байна. Торгуул AI-аар торгож гисэн. Хоёулаа гэхдээ юу яачмаар байна. Нэг өдөр ингээд цаг бартахгүй учраас мэдээлэл дарахгүйгээр хоёулаа ингээд тохирж жагаад. За би энийг чижээр мэдэхгүй байна. Мэдэхгүй юм аа сайн. Дараа ихтэй тэгвэл энийг мэдээ. За би торгуулийн орлого та надад сэдвэл өгч. Дараа ямар мэдээлэл. Би ер нь асуултууд байж та бэлдээд ирчих болчихно. За тэгээд торгуул. Тэгээд энэ торгуул ер нь хитэн төгрөг юм бэ? Одоо энэ торгуулчин дотор их олон янзаа. Зарим нь одоо улсын төсөв рүү орно, зарим нь нийслэл рүү орно. Тэгээ энэ мөнгө чинь гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлрүү. Тэгэхээр чи юуны торгуулаас ч өөр шүү. Та зөрчил бүх торгуул гэдэг байна. Ах замын сандуур хуультай. Ах замын сан байгаа. Яг зөв. Та энийг гоё зэвсгээд аваад ирээ. Торгуулийн орлоготой холбоотой сэдвээр дараагийн удаад ярилцъя. Тэгэнгүүт дахиад нөгөө RFID гэдэг нэг юм нэвтрүүлэх гэжсэн та санаж байна уу? RFID тий. Тэгээд нөгөө баг хитэн тэр бумыг лээ бодруу шилжүүлчихэд. Тэгээ одоо энэ ажил дуусаагүй тий. Мэдхгүй. Энэ миний өмнө хийчихсэн ажил. Та энийг бас тодруулаад ирээрэй за. Тэгээ энэ бод электроник гэсэн байлээ шүү. Миний хуучин ажиллаж байсан бод интернет шүү. Энэ ч хувьцаа эзэвч шал өөр шүү. Та бас бодд байсан юм уу тий? Зөв. За тэгэнгүүт би ч Монголын 7 том компанид ажиллаж байсан хүн шүү дээ. Улаанбаатар төмөр замаас хөлөөд оюутлогоо, Вагнер Аз зэрэг. Хоёлаа бүр дагтаа цай тавиад яривал өнөөдөр дуусахаар юм. За та дараагуудад торгуул RFID нэмэгдэх асуух тий зүйлүүд байвал бичи баяраар үлчээ. За тэгээ өнөөдөр тэгвэл ингээд ячи. Тэгээ цаг гар мусан болохоор дуусчих. Тэгээд материалуудаа өгөөд атомын хөгжлийн төвийн саний дүгнэлтийг нэмээд өгчий. За тэгээд дахиад нэг хүсэлт байна. Дараагийн удаад эрэхтэй ядаж тодорхой ажлын цаг хэрэгжил би ядаж будаад нөгөө юм гайгүй харагдаж би тэгтээ нэг юм өнгөрсөн хугацаанд одоо сонгон найрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ч юм уу тий эсгийн орооны ахтлагч нар байж болцсошгүй нөхдүүд миний хувь хаягаар болоод манад байгууллагын хаяг руу маш их бүүлэн хийсэн. Тэгээ би ч бас хүн болохоор надад бас амар хэцүү байлаа. Ер нь бол танад дарах дугаац гэж хэлүүлсэн. Тэгээд тэр мөчөөс хойш завсаргүй ингээд над руу бүүлэн орж ирсэн. Энийг даван туулахад хэцүү байлаа. Гэхдээ би энэ намайг ингэж авч гэдэг байдлаар үс зангидаж ч юм уу ямар нэгэн байдлаар хандаагүй гэдгийг бас та бүхэн ойлгоорой. Өнгөрсөн хугацаанд бас мэдээллүүд нь хаалттай байсан учраас мэдээлэл олж авахыг хүсэж тэмүүлж зорьсон. Энэ хүрээндээ бас хотын дараагийн уурлуулсан баг. Гэхдээ тэр нь ямар нэгэн туйлаас хүсэж тэр хүнийг муухай харагдуулах гэж биш. Мэдээлэл авахын төлөө хүсэл тэмүүлэх байсан гэдгийг бас намайг бүлээж байгаа хүмүүстээ хэлээд өгөөрэй гэж хүсье. Ирсэнд баярлалаа. За юун дээр хүмүүсүүд нөгөө мэдээлэл байхгүй байлаа гэдлээ. Би яг залуусад юм билээ. Би байгаль орчны яамны вебсайт руу ороод ухаатахаар яг энэ тэзүү гарч ирж илээ шүү. 2-3 дамжиж орж ирж байгаа юм лээ. Нээлттэй гэдэг боноо. Тэгээ их хурд дээр бас манай бүлэг дээр хүмүүс худлаа яриад байна гэдсэн. Байгаль орчны яамд ороод дээдлийнх нь хэсгээс нь байгаль орчны нарийн зүүнгээ мэдээлгээ дахиж дамжаад дахиад орохоор сүүлд бүх байгаль орчны яамнаас гарч байгаа нарийн зүүнгээнүүд задлцсанаараа байлаа шүү. Задлаад тэгэхээр тэрийг бас манай яамныхан ч хэлжсэн. Тэрийг бас манай зарим иргэд маань өөрсдөө нэг юм сошиал ертөнцийн мэдээлэл ухаад ороод харуул байдгийм байлээ шүү. Манай мэдээллүүд бас ингээд ухуулаад байгаа. Хүмүүс байхгүй нэ гэдэг энийг скрин рекорд хийгээл хэрвээ та энэ мэдээллийг авахыг хүсвэл гэж скрин рекорд. За өнөөдөр тэгээ бас ингээд зөв хүлээж аваад ингээд бас ярилцсанд баярлалаа. Би өөрөө ийм залуу хүний хувьд ингээд хүнтэй муудалцах боддог. Хүний үл тоошоос хамтлаг гаргадгүй. Зүгээр яг зүгээр тийм гараагүй. Би бол зүгээр яг танаа нэг ийм сэтгүүлч байсан юм аа. Би ингээд зөндөө ингээд тайлбарлахаар танаа яг танах байсан байхгүй. Зөндөө ингээд тайлбарлаад инхээр багаж би одоо 0 орох гэдэг шүү дээ хэр чинь та яах гэ 0 орох гэдэг надад. Арай тэгэхгүй манайх хэвлэл мэдээлгээд тэгээ надад тэгэл уурлаад байгаа байхгүй. Тэгэхээр би рекорд сэтгүүлчтэй тийм сууж нэг тэгэхээр
Бид нар ёсон зарчмыг Цэг юм хоёроор хэлэхэд зүгээр би бол ингээ хязгаарч мэдээлэл өгнө. А гэхдээ би нөө төрийн алба дандаа завгүй явж идэг учраас хурлаас ингээд нэг чөлөө аваад гарч ирэхэр чинь нөгөө хүн тэнцээ ажиллаа хийх гээд байдаг. Би орох гээд байдаг. Та хэд мэдээлэл өгөхгүй гэдгээр чинь мэдээлэл өгөх гээд байдаг гэдэг. Тэр чинь бол би нөгөө хүний хэвийн хэрэгцээ гэж боддог байхгүй. Тэгээд дээрэс нь яа ингээд ярилцвал мэдээлэл өгөхөд нээлттэй. Өдөр би нөгөө хурал ажил төрийн ажил явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө цаг орж ирэхдээ бид нэг цаав хийх гээд байгаа маа гэж цаг зав гарч байгаа нь тэгж таардаг шүү. Тэрийг бас зүгээр хүлээж аваарай. Тэгээд юуны хувьд бол бүх мэдээллүүдийг өгөөд ингээд бол ажиллахад бэлэн арц намын бүлэг дээр болсон сүүл гэж байгаа бол тэр туулан авраа гэж байгаа улаан цагаан жүжигчд бид хэлж байгаа. Яг тэгвэл зарим нэгд миний таньдаг өмнөх өнгөрсөн жилийн огцрох нөөвар бол энэ дээр явж исэн хүмүүс. Би өөрөө хүндэтгэж байгаа. Би өөрөө ингээд сүүлийн 7 жилийн өмнө Монголын иргэний байгаль орчны нийгмийн салбарт ажиллаж исэн. Миний хуучин бичтгүүд хийсэн баримтат кинонууд байгаа. Би энэ модны салбарт би энэ Баран Чулуун багш би Батбаяр усны Батбаяр хата ажиллаж исэн. Унгаас ирсэн багт. Би Эмбойс уу Монголын байгаль орчны нэг зүйлүүд дээр тодорхой хэмжээний ажлууд хийсэн. Тэгэхээр энэ салбарын хүмүүсийг мэднэ, туршлагатай. Тэгээд биднээс хийж байгаа юм бол дандаа баримттай байгаль орчиндөө сөрөг нөлөөгүй баримттай юм ярьж байгаа. Хин бусад төрөний ярьж исэн энэ хүмүүс бол дандаа ийм худлаа жүжигчсэн. Одоо удахгүй Таранбаг зогсох бүлэг гэж гарч ирнэ. Метрог зогсох. Тэ? Тэд цаваа зогсох гэдэг ингээд тэр энэ худлаа ингэж байгаа юм айл хийж төсөөлье. Бидний сарын орлого за Монгол улсын статистикаар бол 2.1 сая төгрөг байгаа. Тэгэхээр за 2.1 сая төгрөгөөс эндээс нийгмийн даатгал татвар тэ ойролцоогоор 40 гаруй хувь нэг. Тэгэхээр 50 гаруй хувиар нь бид нар амьдрын манай улс ч гэсэн одоо дин тэндээс татаас гадаад импорт гэл тэ зардалтай байгаа тэ. Энэ мөнгөө яаж хөрөх вэ гэдэг нь одоо жоохон ингээд мөнгөндөө олж байгаа мөнгөндөө тааруулж зарцуулт тийм шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээний зардлууд нь төсвөөсөө давчаад байгаа учраас хүмүүс шүмжлээд байгаа хаа гэж би бол харж ин зүгээр хүндлэнгөөс харахад. Яг уу энэ дээр нэг юм мэдүүлээ дуусгаагүй. Тэгээ. Энэ дээр нэг л зүйл. Манай монголчууд макро эдийн засаг ойлгодог юм лээ. Хоёул эдийн засгийн макро эдийн засаг бол менежмент, микро эдийн засаг бол та хоёроор орлого хүрэх гэж болно компани энэ мөнгө ашиглаад. Төр макро эдийн засаг хийгээд ашиг олох энэ менежмент хийдэг. Тэгээд одоо монголоор бол ипотек гэдэг, дээр үед бол mortgage гэж Америкт гарсан. 1900 оны үед бол өрийг буюу debt management-ийг зөв хийгээд мөнгөний одоо систем дээр менежмент хийгээд яаж иргэдээ сайхан амьдруулах вэ гэдгийг Америкт энэ mortgage системийг анх бодож олсон хүн болоод гэр бүлээрээ сайхан амьдарч байгаа юм. Гэр бүл кинод өмнө хүүхднээс тэрүүн шиг одоо засгийн газар бол өрийн менежментээ зөв хийгээд эдийн засгаар тэлэх бодлого менежмент хийх хэрэгтэй болохоос ш над чиг мөн хувь хүн шиг микрогоор бодоод өөр ашигтай гэж бодоход бол буруу. Ялангуяа энэ усын төсөв алдагдaltaгүй байна гэдэг бол асуудал гэхдээ энэ яг усын асуудал болсон. Маш буруу. Тэгэхээр энийг хэлж макро эдийн засаг бол менежмент явах хэрэгтэй тий. Валютын үнийг буулгах энийг болохоор нөгөө юу гэж байгаа. Экспортоо нэмэх эдийн засгаа төрүүлж. Бид нар чинь нөгөө жил болгон мөнгөний ашиг уусгах чинь юу гэдэг лээ нөгөө юу гэдэг лээ мөнгөний ашиг уусгах чинь энэ хүмүүс бүр хөшөөд өрөө. Мөнгөний ашиг уусгах юу гэдэг лээ манайхаа. Би одоо тэр яриад гацчих. Мөнгөний ашиг алдахыг инфляц. Бид нар дефляц явуулах хэрэгтэй. Дефляшн. Австрал, Солонгос, Япон дээр дефляц явагддаг буюу таны хэлдгээр мөнгөний ашиг чангардаг буюу худалдаа авах чадвар сайжирдаг. Энэ дээр болохоор бид нар үйлдвэрлэлд хэлэх хэрэгтэй буюу одоо өрийн менежментийн аргаар метро таранбай үйлдвэрлэл хурдны зам энэ хэлжид эдийн засагт хэлээд дотоодын үйлдвэрлэл нэмэгдээд ирэнгүүт мөнгөтэй харьцуулах үйлдвэрлэл нэмэгдэхээр дефляц явагддаг буюу мөнгөний ашиг чангардаг. Би бас сүүлд нэг юм юу ном уншсан байгаа. Тэрүүгээр нэг нэвтрүүлгэж цацсан. Азийн улсуудын мегачлуудын улс төрийн эдийн засаг. Тэгэхээр улс төр макро эдийн засаг юу гурав мегачлал гурав холбогддог. Саргаж ойлгож болохгүй. Макро эдийн засаг бол улс төрөөс үргэлж тайлбарлаад гоё дотоодод орчуулад улс төр макро эдийн засаг үргэлж цуг явж идэг. Яг бол макро эдийн засагт улс төрд нөлөөлдөг. Ийм судалгааны номыг 25 онохыг авсан Азийн орнуудын тэрнүүгээр бас ярилцчих болно. Тэгэхээр манай монголчууд бол яг манай эдийн засаг барьж байгаа хүмүүс хариуцлагатай ихэд макро эдийн засаг бол ойлгодог юм байл. Яг тэрний төлөө намайг бахаад шүмжлүүлээд олон дайсандаа болгох. Гэхдээ тэр сангийн яам гэсэн үг. Яг сангийн яам гэж хэлэхгүй. Тэнд бол зөв бодлоо зөндөө залуучууд ажиллаж байгаа. Тэгэхээр яг манай уламжлалт ойлголтоор микрогоор сэтгэл гэдэг юм. За ойлголоо. За баярлалаа. Лайв зөксөчвөл би ажил. За лайв ингэ зөксөч. За. За яг энэ цаг мөчид Улаанбаатар хотод 19 цаг 50 минут болж байна. За нийт сэнсэг дарга орлогч даваадлаа. Манай редакцийг зориод ирсэнд баяртай байна. Бид бол Шангрилад ч юм уу те Централ Тавер ч юм уу ямар нэгэн MCS-ийн байгууламжид бол үйл ажиллагаа явуулдаг гэдгийг өөрөө нүдээр харсан байх баяртай байна. Тэгж хэлээ. Тэгсэн за тэгээд ямар ч байсан туулын хурдны зам болоод одоо иргэдийн асуухыг хүссэн асуултуудыг асууж өглөө дараагийн 7 хоногт бас ирж мэдээлэл өгье гинэ. Тэгэхээр та хэд өдөр ирэх вэ?
За юун дээр 4 гэх юм уу 5 дахь өдөр. Орой ер нь оройгоор гэсэн. 17 цагт үйж болж байна уу? Тий болж Тэгээд байна. нэг За 18. тохирж байгаа. Тэгээд юу яа би өнөөдөр ярих гэсэн сэдвийнхаа нэг 5% ярьлаа. Гэхдээ яг дараа их цаг байгаад ингээд ярил илүү тухтай мэдээлэлүүд өгж болно тий. За ойлголоо. За баяртай. За, ингээд бити бүлэд дээрээ гэж гуя.